За сайн байцгаана уу? Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн ээлжид подкастаараа хөгжлийн шийдэлгээд төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал хишиг сүрэм захирлыг урьж оролцууллаа. Тэгээ өнөөдөр бол бид хөгжлийн шийдэл байгууллага маань өнгөрсөн 17 жилийн хугацаанд ер нь энэ жижиг дунд бизнестэй холбоотой ямар impactful төслүүдийг хэрэгжүүлж ив гэдэг талаар нэлээдгүй сайхан яриа өрнүүллээ. Мөн уламжлалт ёсороо бизнесээ томруулъя подкаст маань хөгжлийн шийдэлтэйгээ хамтраад нэгэн гоё тэднийхээ хийж байгаа төслийг хамтран нээж танилцуулж бас тодорхой хэмжээнд хишиг сүрэн захирал маань бэлэг барьлаа. Тэгээд энэхүү бас клинтек ойлголтыг түгээх энэхүү ойлголтын хүрээнд бизнесээ уйж байгаа, хийж байгаа компаниуд маань сургалт зөвлөгөөнд хамрагдах, грант авах, акселератор хөтөлбөрт хамрагдах ийм гоё бас мэдээтэй ийм подкаст болж өрнөлөө. Тэгээ та бүгд маань анхаарал та сонсож, үзэж тэгээд өөрсдийнхөө санал бодол, сэтгэлдлийг хуваалцаарай. Баярлалаа. За энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бидний урилгыг хүлээж авч манай подкастад оролцож байгаад маш их баярлалаа. За хөгжлийн шийдэл маань бол бизнесээ томруулъя төрийн бус байгууллагын стратегийн түнш байгууллагаа хамтарч бид нар нэг зорилгын хүрээнд жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, чадваржуулах энэ аян зорилгод нэгдсэн ийм дэмжигч байгууллага байгаа. За тэгээ энэ байгууллага удирдаад ажиллаж байгаа хишиг сүрэнгээ дуудаж ярилцах болсонд баяртай байна. За баярлалаа. За тэгээд хоёулаа ямар ч үсэн эхний ээлжинд таны мэрэгжил, боловсролын замнал, карьер эндээс ер нь яриагаа эхлэе. Тэгээд зочдтой өөрийгөө танилцуулаад подкаста эхлэе да. За тэгээд энэ подкастт орж байгаад маш их баяртай байна. За орж оролцсоос маш их баярлалаа. За намайг хишиг сүрэн гэдэг. Тэгээд хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалтаа ажиллаа явж байна. За миний хувьд бол за ер нь бол яг нэг босрлын зам гэх юм бол дөнгөж сая бас нэг подкаст юмас яриа ажиллаа. Англи хэлийг нэлээд хожимдоос сурсан гэдэг ч юм уу те. Ер нь бол яг Малайз улсад 2 жил сурсан. За тэнд бол илүү тийм өршлөөс сурах бололцоо байсан боловч тэр нь бол тэрийг үргэлж суржуулж чадаагүй. Гэхдээ тэнд бол нэг англи хэл анх сурж эхэлж илаа. За тэгээд тэрний дараа буцаж хурж ирээд санхүү эдийн засгийн их сургуульд 2 удаа конкурс өгч 2 дахь дээрээ тэнцэж бас орсон. За тэгээд тэнд бол 4 жил сураад төгссөн байгаа. За 2010 онд төгссөн. За 10 онд төгсөнгүүтээ бараг төгсч амжааг байхдаа л нөгөө манай сургуулийн оюутнуудыг ирэхэд ингээ дуудаад компаниуд ирэхэд ажилд авчдаг юм байсан. За тэрнийх нь нэг нь бол Голланд банк байсан. За тэгээд Голланд банкнд бол яг 2 жил гар хагас хавцаа яг ажилласан байгаа. За тэнд бол нөгөө Тейлерээс ахгуулаад ажиллана гэдэг шиг те. Нөгөө 2 жил бол тэгээд ажилласан. За тэрний дараа ер нь ингээ гадагшаа сурах болохгүй байна. Тэгэхгүй бол ерөөсөө нэг юм бакалаврын ганц зэрэг ерөөсөө нэг л болохгүй. Тэгээ яг нөгөө банкнд болохоор нэг ижил нэг л яг адилхан ажиллаа хийгээд байдаг. Тэгээ ерөөсөө цаашаа сурч өгч хэрэгтэй юм байна. Англиээс сайжруулъя. Өмнө 2 жил сурсан англи маань хологдоод байдаг те. Тэгээ ер нь ингээд өөрийгөө сурч өгчлээ. Бас нэг өөрийгөө тусгаарлаад өөр нэг орчинд гараад үзье гэдэг. За англи судалж жагаад Английн Hertfordshire гэдэг сургуульд магистр хийсэн байгаа. За тэгээд 3 жил суралцсан. За тэгээд төгсч ирээд буцаад Голланд банкнд орсон. За тэгээ Голланд банкнд ойролцоогоор нэг 7 сар ажиллаад. За тэгээ явж исэн чинь ер нь л бас нэг урдны нэг мэдрэмж байгаа дээ шүү дээ. Одоо нэг жоохон өөрчлөлмөр. Тэр мэдрэмж маань бас арилаг байсан л та. Тэгээд ер нь өөр салбар руу ороод үзүүл яасан бэ гэд. Ингээд судалж явж байгаад за тэгээ хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага дээр Америкийн засгийн газрын харьяа байгууллага буюу Америкийн олон улсын хөгжлийн агентлаг байдаг. Ер нь бол ингээд олон улсад ялангуяа хөгжиж буй орнуудад ингээд буцлага өрсөлдөмж хэлбэрээр төслүүд хэрэгжүүлдэг, санхүүжилт олгодог ийм Америкийн засгийн газрын байгууллага байдаг. За тэгээд энэ байгууллагын санхүүжилттэй төсөл дээр ингээд төслийн менежер ажил авна гэсэн зар байсан. За тэгээд тэр зарын дагуу очиод
ярьцлага өгөөд, шалгалт өгөөд за ингээд анх хөгжлийн шийдэл төрөмс байгуулахад анх төслийн менежер гэсэн албан тушаал дээр орчлоо. Тэгээд ер нь бол баг удирдаад тэр төслийг бол анх хэрэгжүүлж эхэлсэн юм байна. Тэгээд ер нь бол тэр нэг ойролцоогоор 1.3 сая орчим долларын санхүүжилттэй 2 жилийн хугацаатай төсөл байсан. Тэр нэг рич гэх нэртэй төсөл. За тэгээд тэр төсөл төр бол ямарс нэг 10 түүний бүртгэгүнтэй баг удирдаад за тэгээд ер нь бол 2 жилийн хугацаанд бол амжилттай хэрэгжүүлээд дууссан. За тэгээд тэрний дараа бол тэрнээс эхлээл ер нь бол ингээд дандаа одоо гадны донор байгууллагуудын санхүүжилттэй олон улсын хөгжлийн агентлагуудын санхүүжилттэй энэ төслүүдээр бол ажиллаж ирлээ. Одоо энэ салбартууд яг 10 дахь жилдээ ажиллаж байна. Вау. За тэгээд тэрнээс хойш бол одоо ингээд надад олон улсын байгууллагуудын жишээ нь одоо Нүбийн хүн амын сангийн төсөл. За тэгээд Мерсикор гэдэг хуучин байдаг гэсэн Мерсикорын санхүүжилттэй төсөл байна. UNDP-ийн санхүүжилттэй төсөл. За тэрний дараа Дааз хөгжлийн банкны санхүүжилттэй төсөл. За тэгээд үргэлжлүүлээд одоо Best програм гэдэг одоо Монголд бол одоо баг жижиг дунд бизнес эрхлэгчд баг ихэнх нь мэдж байгаа. Энэ нэлээд өргөн өрөөнд хэрэгжсэн юм хамгийн том төсөл. Энэ нь бол яг манай одоо яг Монгол төрийн бас байгууллага дотор хамгийн том санхүүжилт авсан юм бас байгууллага. Тэр нь ойролцоогоор 15 сая долларын санхүүжилтийг одоо бид нар бол бас авч чадсан. За тэгээд аваад яг энэ төслөө 5 жилийн хугацаатай хэрэгжүүлсэн юм байна. Тэгээд 12 аймагт салбараа байгуулад Улаанбаатар хотод салбараа байгуулад за тэгээд нийтдээ нэг 70 гаруй орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ төслийг хэрэгжүүлж ирсэн. За тэгээд энэ төслийн бас эхний 2 жилд нь бол миний бие бас энэ төслийн захирлаар ажиллаж исэн. За тэгээд үүнд нь бол бас нөгөө байгууллагатай төсөл хөтөлбөр хариуцсан менежер гэсэн албан тушаалыг бас давхар хариуцаад за тэгээд яг тэр хоорондоо бас хөгжлийн шийдэл бас байгууллагын бас гүйц захирлаар бас 2 жил орчим ажиллаад за тэгээд дунд нь бол төсөл хөтөлбөр хариуцсан менежер дахиад нэг 3 жил орчим ажиллаад за одоо ингээд өргөжлүүлээд одоо хөгжлийн шийдэл бас байгууллагын гүйц захирлал гэсэн албан тушаал дээр буцаж томилогдоод ингээд ажиллаад ингээд явж байгаа. За ийм л хүн байна та. Жоох урт танилцуулчлаа. Гү гоё танилцууллаа. За тэгэхээр хоёлаа тий ялцчгүй хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагын яриараа угаасаа орчиж байна. Тэр ер нь яг хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагын үндсэн ер нь зорилго, алсын хараа бусад одоо ер нь яг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудаас ер нь ялгарч байгаа гол зүйл нь ер нь юу вэ те? За мөн одоо яг сүүлийн үеийн төслүүд маань юу вэ? Өмнөх бас яг гоё тийм бэс хөтөлбөр бол үнэхээр яг Монгол улс орон бүр яг ингээ улс орон бүрэн хамарсан томч санхүүжилттэй бас олон яг хүнд хурц ажилласан төсөл гэдгээр бол одоо үнэхээр мэдхгүй юм бараг байхгүй байгаа хаа тий. За хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын хувьд бол одоо яг 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулахынд одоо нэг 10 орчим жилд нь бол миний бол ингээд цуг ингээд явцсан байна. Тэгээ ер нь бол яг манай байгууллагын хувьд бол дандаа ихэвчлэн ингээд донор байгууллагуудын санхүүжилтийг ингээд аваа явцсан байна. Өнөөдөр хүртэл тий. Дандаа ингээд гадны одоо шинэ Нүбийн санхүүжил, Азийн хөгжлийн банкны санхүүжил, за Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилт гэдэг юм уу тий. Дандаа энэ гадны санхүүжилтийг ингээд аваад ирсэн. Энэ цаана юуг илэрхийлээд байна вэ гэхээр энэ байгууллагын хувьд энэ институцийн хувьд засаглалын хувьд ерөнхийдөө ингээд нэг юм маш ил тод бөгөөд нөгөө талдаа засаглалын хувьд ингээд тогтчихсон. Өөрөөр хэлбэл тэрний дараа цаана одоо удирдлагын төвшөнд, ажлын төвшөнд гэдэг юм уу те дүрм журм тодорхой. Олон улсын байгууллага орж ирлээ манай дээр үнэлгээ хийлээ. Бүх юмнууд нь ил тодорхой. Тэгээд тэр нэр дүрм журмууд нь тодорхой. Тэр дүрм журмынхаа дагуу яс мөрддөг. Тэгтэл модох бүртгэлийн хувьд ч тэр за бусад менежментийн хувьд ч тэр за сүүлд одоо жишээнүүд менежментийн олон улсын ISO стандарт нэвтрүүлэг явуулдаг юм уу те. Ингээд нөгөө нэг засаглалын хувьд ингээд тогтцохсон учраас биднээс энэ тал дээр бас жоохон давуу талтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. За үндсэн үйл ажиллагаа бол ерөөсөө бид нар жижиг дунд бизнес эрхлэгчид. За эрхлэгчдийг л ер нь бол дараагийн түвшинд аваачих. Өөрөөр хэлбэл одоо бизнесийн томруулъя гэдэг шиг тий. Дараагийн түвшинд аваачих ийм л зорилготой үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд бид нар бол ганц жижиг дунд бизнес эрхлэгчтэй бол мэдээж ажиллахгүй байна. За бичил бизнесүүдтэй ажиллаж байна. Стартапуудтай ажиллаж байна. За тэгээд арай нэг жоохон дунд буюу дунд бизнесүүд, жижиг бизнесүүд, томоохон бизнесүүдтэй ажиллаж байна. За тэгээд entrepreneur гэж ярьдаг те social entrepreneur гэж байгаа. Бид нар ингээд олон чиглэл рүү эдгээр ингээд ангиллаад бид нар дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. За энэ дотор дэмжлэг үзүүлж ажиллана гэдэг нь өөрөө сургалт, зөвлөх үйлчлэгээ, менторшип, коучинг гэдэг юм уу те. Бид нар ингээд тодорхой хэмжээний маргачлалуудыг энэ өнгөрсөн хугацаануудад бий болгочихсон.
Энэ аргачлалаа бид нар байнгын хатад хийх замаар жижиг дунд бизнес эрхлэгчдэд бизнесүүдэд шинэлэг ийм аргачлалаар бизнесийн зөвлөх хөгжлөгөөс сургалтуудыг өгч ирж байгаа. Тэгээ бидний ингээд яг буцаад яг өөрийн чинь асуулт руу буцаад хөрөөд ороход бидний алсын хараа бол ерөөсөө энэ өрх гэрээ амьдралыг сайжруулъя. Өрх гэрээ амьдралыг сайжруулахад бид нар бизнесээр нь дамжуул сайжруулъя. Ерөөсөө ийм л үндсэн одоо философи ард нь бол явж байгаа гэсэн. Тэгээ өрх гэрээ амьдралыг сайжруулахын тулд яах нь вэ? Мэдээж Монголын амьдрал сайжирна. Монголын амьдрал сайжирна гэж чинь Монголоос хөгжнө гэдэг ийм л философи гэсэн ард нь ингэ явж байгаа гэсэн. Бидний одоо тэр чиглэж байгаа чиглэл нь өөрөө бизнесээр дамжуулаад өрх гэрээ амьдралыг сайжруулах гэдэг ийм л зүйл ард нь явж байгаа гэсэн. За тэгээ мэдээж нөгөө бизнес эрхлэгчдийн хувьд бол зөвлөх үйлчилгээ, сургалт энэ болгоныг бол бид нар бас тодорхой хэмжээгээр бүртэйгээр бас үйл ажиллагаа явуулдаг. Бид нар хэрвээ ямар нэгэн байдлаар энэ гадны төрөлх санхүүжилтгүйгээр явах юм бол тодорхой хэмжээний төлбөртэйгээр бас үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ мэдээж нөгөө бүх жижиг дунд бизнес эрхлэгчид маань бол төлбөр төлөөд консалтинг үйлчилгээ авах, сургалтууд авах ийм боломж эртэнгуй бага байна. Бид нар тийм учраас бол ер нь бол гадны одоо донор байгууллагуудаас санхүүжилттэй босгоод жижиг дунд бизнес эрхлэгчид ямар нэгэн одоо тийм төлбөрийн дарамтгүйгээр өнөөдөр хүртэл бас ингээд үйлчлэгээ үзүүлж ирлээ л дээ. Одоо бол бидний үйл ажиллагааны бараг 90% нь бол дандаа гадны санхүүжилттэй. Тэгээ жижиг дунд бизнес эрхлэгчдэд яг энэ дэмжлэг үзүүлээ явж байгаа гэсэн. Дэмжлэг дотор бол ганц одоо энэ зөвлөх үйлчлэгээ, сургалт, менторшип биш. Дахиад дээрээс нь бид нар мөнгөнд дэмжлэг үзүүлээ явж байна. Тэр нь одоо боцлогоо тусламж хэлбэрээр ч гэдэг юм ба тий. Төсөл нь өөрөө ямар дизайнер боловсруулагдсан яг тэр хэмжээгээр бид нар одоо жижиг дунд бизнес эрхлэгчдэд энэ үйлчлэгээнүүдийг үзүүлээ явж байгаа гэсэн. За тэгээд өнгөрсөн хугацаанд бол одоо 17 жил үйл ажиллагаа явуулах чинь бол маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн байна л да. Бид нар одоо ингээд тоолоо үзсэн чинь бараг 100 хайцсан бэл. Вау. Тэ. Том жижиг төслүүд гэсэн үг. За тэгээд томоохнуудаас нь дурдах юм бол одоо бүр анх хөгжин шийдэл өөрөө гэр санаачлаг гэдэг. Ер нь Америк олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтийн төслийг хэрэгжүүлээд энэ суурь бааз дээр одоо тухайн дээр төсөл дээр ажиллаж исэн залуучууд нэгдээд хөгжин шийдэл гэдэг төрлийн бас байгууллага анх байгуулж ирсэн. Тэр нь бол би бол тухайн үед мэдээж байгаагүй л те. Тэр нь 17 жилийн өмнөх гэсэн. За тэгээд тэр хүмүүс маань тэр залуучууд маань хөгжин шийдлийн суурийг тавиад тэгээд ерөнхийдөө хөгжүүл ирсэн байна. Тэгээ нэгэнт одоо энэ нөгөө төслийн суурь дээр анх бий болсон учраас яг Аз улхад гэх юм уу те тодорхой хэмжээний тухайн үед юм суурь бааз нь бол байсан байна. Тэрэн дээр тулгуурлаад өнөөдөр хүртэл үйл ажиллагаа явуулчихсан. За тэгээд өөрсдийн гэсэн одоо тэр дүрм, журам одоо аргачлал бүх юм өөртөө боловсруулад за тэгээд тэрийг ашиглаад бид дараа дараагийнхаа санхүүжилтийг ингээд аваад ирсэн. За тэгээд томоохон одоо төслүүд бол миний одоо хаанх орж ажилласан төслүүд рич төсөл байна тий. За рич төслүүд маань бол одоо 2 жилийн хугацаанд хэрэгжсэн. За нийтдээ бол бараг 1000 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид хүрсэн байдیں۔ За тэгээд дээрэс нь 700 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид ингээд зээл санхүүжилтөнд холбож өгөх энэ үйлчлэгийг бол үзүүлсэн. За дээрэс нь зөвлөх үйлчлэгээ консалтинг гэдэг энэ үйлчлэгийг бол жижиг дунд бизнес эрхлэгчид ингээд хүргээд 2 жил яг ажилласан байна. За тэрний дараа бол одоо түрүүн би нөгөө танилцуулга дээр дурсан Mercicor гэдэг олон улсын байгууллагын санхүүжилтөд бас төслийг хэрэгжүүлсэн. За тэрний дараа яг нөгөө залуучууд чиглэсэн залуучуудын гарааны бизнес одоо social entrepreneurship чиглэлийн бас төслийг бас нүүбийн хүн амын сантай хамтраад бас хэрэгжүүлсэн. Тэднийхээс бид бас тодорхой хэмжээний санхүүжилт аваад бас хэрэгжүүлсэн. За загээд залгуулад одоо бизнес хөтөлбөр хэрэгжсэн байгаа 2019 оны сүүлээс эхлээд. За энэ бол Америкийн олон улсын агентлагаас яг манай байгууллагад яг нь бол Монгол улсад үзүүлсэн бас яг тэр бос хөсөлмөчтөр бол хамгийн өндөр нь л байсан л да. 15 сая долларын бид нар санхүүжилтийг аваад тэгээд яг 5 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Харамсалтай нөгөө Америкийн одоо ерөнхийлөгч Дональд Трамп гарч ирээд одоо энэ Америкийн олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID-ийг бол бүрэн бүсэн хаасан байгаа. Яг энэ бол ганц Монгол улсад биш байна. Олон улсад бол тэр чигтний ерөнхийдөө хаагаад тэгээд одоо бол яг юу болж байгааг нь юу ч мэдэхгүй байна. Энэ пэйжинж ажиллахгүй, вебсайтанд ажиллахгүй, ерөөсө бүх юм ингээ хаацсан ийм байдалтай байж байна. Тэгээд ямар нэгэн байдлаар яг хуу энэ Америкийн өөрсдийнх нь одоо ард түмний татврынхан мөнгөөр одоо энэ ч санхүүжилт явж байгаа шүү дээ. Тэгээд мэдээж тэд өөрсдийнх нь шийдвэр баг. Гэхдээ бид нар бол тэглээгээд одоо юу гэдэг чинь гол санхүүжилтээ алдлаа, санхүүжлэгч алдлаа ч гэдэг юм уу те. Зүгээр суусангүй. Бид нар бол одоогийн байдлаар бол ямар ч нэг 5 одоо төсөлтөд явж байна. За тэгээд хамгийн томоохноос нь эхлээд дараалуулаад уртах юм бол хамгийн сүүл одоо бид нар Unido гэдэг байгуулдаг те. Нүүбийн аж үйлдвэрийн байгууллага. Нүүбийн аж үйлдвэрийн байгууллагаас 1.8 сая доллар санхүүжилт авсан байгаа. За тэгээд тэрнийх нь $500,000 нь бол одоо
байгаль орчуур амьсгал өөрчлөлтийн сурал судалгааны төв гэдэг. Тэгээд тэднийх манах гэдэг. Энэ хоёр байгууллага хамтарч хэрэгжүүлэн за тэдний дээр бол ойролцоогоор 500 орчим мянган доллар, манай дээр бол 1.2 сая орчим доллар нэг хуваарлагдаад. Тэгээд бид нар одоо яг нэг байгаль орчин дээлтэй цэвэр технологийн төслийг яг одоо хэрэгжүүлэх гэж байж байна. За энэ төслийн талаар бол жоохон байж байгаас арай жоохон дэлгэрэнгүй дуртай. Ялангуяа энэ нэг дуртах гэдэг шалтгаан нь өөрөө жижиг дунд бизнес эрхлэгчдэд бас энэ боломж гэдэг талаас бас дуртах гэдэг гэсэн. За бас нэг төсөл маань бол UN Habitat гэдэг бас байгаа нүүбийн байгууллага, дэс бас салбар байгууллага. Энэ дээр бас бид нэр 3.9 сая долларын бас санхүүжилтийг авсан байгаа. За тэгээд мөн одоо наадмын өмнө яг энэ жил бас гэрээгээ байгуулад тэгээд сонгон айрхан дүүрэг, цаас Ухаатар дүүрэгт үеийн талан байгуулах энэ ажил маань одоо бүр одоо яг нэг хүүтрхээс өмнө гэдэг эд бүжинад ажил нь бол явж байна. За нэг тийм төсөл байна. За тэгээд мөн одоо дөнгөж наадмын дараа бид нар бас Канадын сангаас бас $20,000 санхүүжилт авсан байна. Энэ одоо гол зорилго нь бол нэг жижиг дунд бизнес эрхлэгчид хөшлийн бэрхшээлтэй иргэдэг авч ажиллуулахад дэмжлэг үзүүлэх ийм зорилготой бас төсөл явж байна. Тийм байна. Тий. За тэгээ мөн манайх оюутлоготой бас сүүлийн марг 6-7 жил одоо хамтраад ажиллаж явж байгаа. За тэгээ оюутлоготой бас бид нар сая энэ жил гэрээгээ шинжилж байгуулад за тентхийн бас нөлөөлийн бүсд хамрагдсан иргэдийг бас тэр 3 тал зөвлөлгээд бас байдгийн оюу толгойд иргэд ингээд хамтарсан ийм 3 тал зөвлөл байгаа. За тэр зөвлөлийг бид нар бас менежментийг авч явах бас нэг төсөл байгаа. Тэгэхээр энэ маань бас за энэ жил бас наадмын өмнөхөн гэрийн зурагтад ингээд үргэлжлүүлээд ингээд явж байна. За тэгээд мөн Европын холбооны санхүүжилттэй бас төсөл байгаа. За тэр нь бол нэг ойролцоогоор бас 1.2 сая долларын санхүүжилт төсөл. Гэхдээ энийг бол 4 байгууллага хамтраад хэрэгжүүлдэг. Доктортой санхүүжилттэй холбоо. За манай өгшин шийдлэрэн бас байгууллага. People Need гэдэг Чехийн байгууллага байгаа. За мөн Caritas Czech Republic бас Чехийн байгууллага. Тэгээ хоёр гадны байгууллага, хоёр Монгол байгууллага ингээд дөрвөлээ нийлээд консорциум болоод энэ төслийг бас хэрэгжүүлдэг. За тэгээ энэ бол Европын холбооны санхүүжилттэй юм. 4 жилийн хугацаатай төсөл. За одоо энэ төсөл маань бол одоо 12 сар гэдэг ерөнхийдөө дуусгаж байна. Энэ бол бас байгаль орчинд ээлтэй бизнесийг хөгжүүлэх зорилготой ийм төсөл байна. За гэх мэтчлэн ингээд төслүүдээс явж байна. За мөн жижиг ажлууд бас байгаа. Бид нар бол нөгөө ганцхан нөгөө нэг энэ төслүүдийг хэрэгжүүлэхээс гадна өгшин шийдэлж өөрөө бас биетэйгээ үйл ажиллагаанд бас явуулж байгаа. За тэрний нэг нь бас стартап гарааны бизнесийг дэмжих бас ийм үйл ажиллагаанд бас явуулж байна. Ялангуяа тэгээд хүмүүс бас мэдэх бах тий. Хөдөлмөр халамж үүсгэний газраас ерөнхий газраас за тэгээд нэг дүүргүүдийн бас хөдөлмөр халамж үүсгэний хэлцүүд гэдэг бас байдаг. За тэгээд дүүргүүд байгаа, аймагуд байгаа. Эднээс бол 15 сая долларын санхүүжилт тий стартап гарааны бизнес уралдаануудыг зарладаг. Энийг зохион байгуулах одоо цөөх хэдэн байгууллага нэг нь бол манайх л та. Зөв. За тэгээд энэ ажлуудаа бас давхар хийгээ явж байна. Одоо тийм хамгийн сүүлд жишээ нь ингээд налайх дүүрэг. За Өрөнгай Баян онгор. За тэгээд Баянгол дүүрэгч гэдэг юм уу тий. Хангол дүүрэг гэдэг дөнгөж сая бас гэрээгээ байгууллаа. Тэгээд тэдний энэ дүүрэг болгон дээр энэ стартап гарааны бизнесийг хөгжүүлэх одоо энэ хурцхур хөтөлбөр гэдэг явагддаг. Тэгээд энэ ажлуудыг манайх бас хариуцаад зохион байгуулад явж байгаа. 15 сая долларын тэд нар санхүүжилт авна. 7.5 сая долларын тэгэхээр стартап гарааны бизнесийг хийж явж байгаа буцаан төлөх нөхцөлтэй. 7.5 сая доллар нь бол боцолтгүй хэлбэрээр жижиг биш нөгөө стартапуудад төлөх гэдэг олгогддог юм бас явдаг. Яг одоо бас зарлагдсан байгаа. Тэгээ манай пэйж руу бас ороо харах юм бол ингээд дүүргээрээ бас аймагаараа ингээд бас мэдээлүүд нь тавьчихсан. Тэгээ тийшээ ороод бүртгүүлээд тэгээд өрсөлдөөд бизнесээ танилцуулна, санаагаа танилцуулна, шүүгчтэй өмнө танилцуулна. Шүүгчтэй таалагдах юм бол 15 сая доллар авна. 15 сая төгрөг авна. 15 сая төгрөгийн төгрөгийн чинь одоо 7.5 саяд нь бол буцдаг тусламж гэсэн. Тэгэхээр тэрийг энэ бол ерөөсөн нэг ялангуяа шинээр жижиг бизнес эрхлэж байгаа өөрсдийн санаатай хүмүүст бол амар том боломж байхгүй юу? Тийм яг үнэн тийм. Тэгэхээр ийм бас үйл ажиллагаанууд ингэ хийж байгаа. Ер нь бол ингээд зохицоор нь харах юм бол бид нэр өсвөл стартапаас ахгуулаад ер нь томоохон бизнесүүдэд чиглэсэн бүхэл төрлийн үйл ажиллагаануудыг явуулж байна. Тийм. Би бас нөгөө яран дээр нь нэг онцолж угаасаа айгуу тийм зөв байгаа зүйл нь бол яг л нөгөө засаглал өөрсдөө сайтай суур сайн байсан болохоор одоо өдий хүртэл бас ингээд төрийн бус байгууллага гэдэг чинь бол бас л манад бол үйл ажиллагаа явна гэдэг бол чанга штэ. Нэг хүний төрийн бас болцдог эсвэл одоо яг ингээд зөв бас арга ивэ олохгүй л шиг байна. Яг ингээ харахаар одоо би ч бас өөрөө нөгөө TEDx Улаанбаатар гэл анх Монголд ер нь төрийн бусууд
ерөн залуучуудыг гоё гадны контент юм үзүүлээ гэл нилээ ингээл аваа явсан. Гэтэл сүүлдээ одоо бараг л одоо илтгэгчээс нь төлбөр аваад спонсор байгууллагаас нь мөнгө авж агаад илтгэгч зарлуулах хэмжээний хүртэл ер нь яг юмыг ингээд нөгөө зөв доктортой авч явах гэдэг тэр дүрм юм мөрдөх энэ юм бол бас яг сонсоход бол үнэхээр бахархмаар. Хоёрдугаарт бас таад маань ч гэсэн өөрсдөө яг байгууллагуудад хийдэг гол бас зөвлөдөг үйлчлэгээ юм чинь бол одоо засаглал тийм засаглалыг бол бас нэлээд яадаг. За хоёлаа юу яа нэлээд бас нөгөө одоо бест хөтөлбөр бол угаасаа одоо үнэхээр том санхүүжилттэй бас олон ч яг бизнесүүдэд нөлөөлсөн 5 жилийн хугацаанд хэрэгжсэн болохоор бест хөтөлбөрөө хоёлаа бас илүү дэлгэрэнгүй яри. Үнэхээр яг тоон утгаараа ер нь ямар бизнесүүд хамрагдав те. Одоо тэр бизнесүүд маань хэр их одоо үр дүнтэй гоё кейсүүд нь юу байна? Энэ талаар хоёлаа. За тий. Жохон дэлгэрэнгүй яриад. Бэс хөтөлбөр бол дууссан. Гэхдээ яг одоо энэ нөгөө илүү нөгөө үр дүн талаас нь илүү ярих зүгтэй. Үр дүн талаас нь тий. За тэгээд яг нөгөө өгшин шийдлийн сайн засаглалыг хийсэн. Бэс хөтөлбөрийн чинь нэг үндсэн хэсэг нь болохоор засаглал байсан. Тэгэхээр яг нөгөө засаглалын үр дүн гэдэг талаасаа хүмүүс санхүүжилтийн талаасаа гэдэг талаасаа жоохон ингээд хоёр байгаад ярьчих гэж бодож байна. Яг тэрний дараа нь ингээд бас нөгөө нэг жижиг дүн бизнесийн экосистем за тэгээд судалгаач гэдэг юм уу тийм ингээд бусад салбарууд бас ингээд олон чиглэлд үйл ажиллагаа явуулсан л да. За сайн нөгөө засаглал гэдэг талаасаа ярихад бол жижиг дүн бизнес эрхлэгчдийн засаглалын хувьд бол амар чухал байдаг. Тэгээд бест хөтөлбөр бол яг энэ засаглал талдаа бид нар жижиг дүн бизнес эрхлэгчдэд ойлгуулах гэж үнэхээр хичээсэн. Энэтэй холбоотой бид нар ном гараа авлаа, одоо сургалтын материал гэдэг маш олон зүйлсүүд гаргасан. Видео хичээл үүч хүртэл гаргалаа. Тэгээ манай платформ дээр бас тавигдаад явсан. Маш олон зүйлсүүдийг гаргасан. Тэгээд энэ жижиг дунд бизнес эрхлэгчдэд яагаад засаглал чухал юм бэ гэхээр нэгдүгээрт нь манай жижиг дунд бизнес эрхлэгчдэд нэг хүний өмч шиг өөрсдийнхөө бизнесийг авч явдаг. Дээрээс нь дахиад нөгөө жижиг дунд бизнес эрхлэгч ингээд томорч чаддаг. Яагаад тэгэхээр би ингээд өөрийнхөө бизнесийг харамлаад нь штэ. Зөв. Тийм. Өөр хий нэг оруулах гэхээр миний бизнес магадгүй одоо ингээд утгаалчихвол ч гэдэг юм. Нэгвэл би өөрийнхөө бизнесийг алдах гэж байгаа юм шиг ийм мэдрэмжтэй ингээд яваад байдаг. Гэтэл одоо ингээд хоёулаа бат оршигт гэдэг юмтэй шиг суран хоёр хамтар тэр бизнесийг өшөө томруулад одоо олж исэн ашиг сардаа нэг сая төгрөг олдог байсан бол магадгүй сардаа миний ашиг хамтарснараа 3 сая болж өсөх хүртэл боломжтой шүү дээ. Тэрэн дээр халдна нэгдүгээр алдаад байдаг. Хоёрдугаар болохоор засаглал гэдэг зүйлээ бичиг баримт дээр алдаад байдаг юм зүйлс байдаг. Анхнаасаа л манайх чинь ингээд нийлүүлж юу ячдаг ш. За хоёулаа хамтрал. За хоёулаа ерөөсө 50 гэл босч. Тэгэл явцдаг те. Гэтэл ингээд ашиг хийгээд ирэнгүүтээ хоёулаа маргаан гэж байгаа юм. Хоёулаа 50 ашигтай. Гэсэн мөртлөнгөө ингээд Батуршгийн хувьд бол арай жоохон бага оролцоод байгаа гэдэг. Миний хувьд арай жоох их оролцоод байгаа гэдэг. Тэгсэн мөртлөнгөө 50% хувь эзэмшээд идэг ч гэдэг юм уу те. Тэнгүүд одоо ингээд 3 дахь өвчин буюу одоо гүйц захирлыг оруулаад ирье. Тэгэн гүйц захирлдээ одоо хэн харьцаа явах гэж гэдэг юм ингээд. Айгүй олон асуудлууд ингээд гарч ирж байгаа. Тэгэхээр засаглалын хувьд бол нэг тийм том асуудал байна. Хоёрдугаар талаар гэр бүлийн бизнесийн хувьд бас асуудал болж ирж байгаа. Өөрөөр хэлбэл гэр бүлийн бизнесийн нөгөө манай одоо томоохон бизнесүүд явуулчихсан байдаг л зовлон текст кейсэлтэй тэрний юу вэ гэхээр өв залгамжлах гэдэг асуудал бас осч ирдэг тийм. Өв залгамжлуулахаараа хиндэ өглөөлөх үү? Яаж өглөөлөх юм? Тэр хувь хугацаагаа яаж тохирох юм гэдэг юм. За бүр ингээд дахиад жоохон доторх менежмент руу орох юм бол гэр бүлийн бизнес гэдэг бол ингээд хин нэгэн орж ирээд ингээд дураараа ингээд аягалах чиглэлдэг ч юм уу тий. Гэх мэтлэн энэ болгоныг ингээд нөгөө дөрвөн журмаар зохицуулж засаглалын хувьд цаасан дээр буулгаж ингээд зохицуулж чадсан бизнес ер нь өнөөдөр томроод байгаа байхгүй. Тэгэхээр яг л энэ кейсийг бид нар энэ best програмаар бас дамжуулж ойлгуулах гэж хичээсэн. За тэгээд энэтэй холбоотой бол маш сайн кейсүүд бол ер нь бол гарсан байна. За дараагийнх нь зүйл болохоор зээл санхүүжилттэй холбоотой. За тэр нь юу вэ гэхээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн хамгийн том одоо ингээд судалгаа аваад үзэнгээр хамгийн түрүүнд одоо бүгэлдэг зүйл нь болохоор бид нар зээл санхүүжилт дутагдaltaй байна. Мөнгө хэрэгтэй байна л гэдэг ийм л хариулт өгдөг. Угсаал ойлгомжтой тийм мөнгө хэрэгтэй байна. Бүх бизнесүүд мөнгө хэрэгтэй байна. За тэгэнгүүт тэд ямар асуудал тулгардаг вэ гэхээр зах зээл дээр маш олон төрлийн зээлийн бүтээгдэхүүнүүд байна. Хамгийн өндөр хүүтэйгээс ахвал хамгийн бага хүүтэй бүр хөөгөө бүтээгдэхүүнүүд байж байгаа. Тэгм мэдээж жижиг дүр бизнес эрхлэгчид хамгийн өртөг багтай зээлийн бүтээгдэхүүнөр л мэдээж тэмүүлж байгаа тийм. Тэгээд тэмүүлээд явхангууд тэдэрт юу дутагддаг вэ гэхээр
нөгөө арталтанд байгаа нөгөө нэгтлэн бодох бүртгэлийн бичиг баримтууд, санхүүгийн бичиг баримтууд, өөрсдийнх нь одоо бусад одоо дагалдах бичиг баримтууд. За дээрээс нь дахиад нөгөө барьцаа хөрөнгийн асуудал гэдэг юм тийм. Ингээд дараагийн асуудлууд ингээд босоод ирдэг. Тэгээ бэйс программын хувьд бол тэрэн дээр нь бид нар дэмжлэг үзүүлж ажилласан. Өөрөөр хэлбэл шаардлагатай тэр нэгтлэн бодох бүртгэлийнх нь одоо орлогын тооцоолыг хийдэг ч юм уу, нэг бол зардын тооцоолыг хийдэг ч юм уу тийм. Энэ бүх нэгтлэн бодох бүртгэлтэй холбоотой асуудлуудыг шийдэж өгөх. Хоёрдугаар талаар хэрвээ тэр үнэхээр одоо барьцаа хөрөнгө байхгүй бол магадгүй одоо тэнд одоо зээлийн батлан даалтын сан гэдэг бас байгууллага байж гин. 60 хүртэлх хуваарь батлан дааж гин. Тэр байгууллагатай холбоод өгч байгаа. Тэгээд эдгэртэй холбож өгөөд шаардлагатай бичвэрнүүдийг өмнөөс нь бүрдүүлж өгөөд ингээд нэг юм багц материал болгоод тэрийгэ банк санхүүгийн байгууллагад ч юм уу өөр одоо санхүүжүүлэгч байгууллагуудад сабмит хийж байгаа. Ингээд зээлд зуршилж өгч байгаа юм үлээ. Үйлчлэгийг бид нар хийж өгсөн. Яг энэтэйгээ зэрэгцээд юу яаж байгаа вэ гэхээр нөгөө менежментийн хувьд, засаглалын хувьд, маркетингийн хувьд гэдэг юм уу тийм үнийн нөөцийн хувьд бас тэд чинь чадварч хэрэгтэй. Чадварчиж одоо энэ зээл санхүүжилтэд зөв зөв зарцуулна. Дахиад одоо бизнесээ томруулах энэ зүйлөөр зарцуулж таарна тийм. Тэнгүүд яг энэ бусад бизнесийн функцүүдийн хувьд бид нэр сайжруулах чиглэлийн сургалт зөвлөх үйлчлэгийг дагалдуулаад явуулж байгаа байхгүй. Ингэж нөгөө нэг цогцоор нэгэ шийдэх энэ арга хэмжээг бид энэ бест програмын хувьд хийх гэж оролцсон юм. За мэдээж энэ нөгөө нэг энэ бас судалгаагүй бол бас болохгүй. Тэгвэл хажуугаар бид нар ингээд нийтдээ бараг 17-8 төрлийн судалгаануудыг бест програмууд бол хийсэн. Манай Монголд нэг зүйл юу дутагдaltaй байдаг вэ гэхээр ер нь бол яг хуу бүхэл салбартууд адилхан. Гэхдээ яг өнөөдөр хоёул нэг бизнесийн тухай ярьж байгаа учраас бизнесийн салбарт ярьъя. Яг бизнесийн чиглэлд хийгддэг судалгаанууд айгүй цөөхөн байдаг. Ялангуяа одоо ингээд жил болгон тэр бизнесүүдийг ингээд хэмждэг ийм судалгаанууд айгүй цөөхөн байдаг. Тэгээ тийм ч бас хөгжин шийдэлтээр бол яг энэ бэйс програм ашиглаад бид нар одоо бизнесийн өөрчлөх чадрын судалгаанууд гэдэг хийж байна. Ингээд жил болгон ингээд хийгээд ирсэн. Тийм жил бол бид нар бас дахиад бас хийхээр төлөвлөж байна. Хэд энэ бэйс програм байхгүй ч гэсэн. Яг энэ дээр ингээд энэ дээрээс бид нар юу харах гэдэг вэ гэхээр бизнесийн өсөлтийнх нь өөрчлөх чадрынх нь энэ трендийг харах гэдэг. Трендийг харж иж бид нар нөгөө дараагийнх нь одоо шийдвэрүүд буюу ямар өөрчлөлт хийдэг хэрэгтэй байна. Яг юу хэрэгтэй байна. Яг одоо өөрчлөх чадрын үед яг юун дээр алдаад байна гэдэг юм уу те. Энэ болгоныг бид гаргаж ирж байгаа энэ дэр нь чиглэсэн одоо сургалт зөвлөх үйлчлэгээ менторшип гэдэг юм уу те. Нэг бол одоо эдэр чиглэлсэнтэй одоо тэр экосистемийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа бид нар бас ингэ төлөвлөж хийх гэдэг байгаа гэсэн. Тэгэхээр яг ийм төрлийн судалгаануудыг бид нар бас ингэ хийгээд ирсэн. Тэгээ яг энэ судалгаагаа бид нэ эргүүлээд энэ нөгөө бизнесийнхаа одоо дэмждэг үйлчлэгэн дээр ашиглаад явсан гэсэн. За энэ бас нэг зүйл байгаа. Тэрний юу гэхээр бэйс програмууд бас нэг хийгдсэн зүйл нь яг энэ төрийн оролцоо гэдэг зүйл бас чухал байгаа. Өөрөөр хэлбэл төрийн оролцоо одоо буюу экосистемийг бүрдүүлж жижиг дунд бизнес эрхлэгчд бас ингэ хөгжих гээд байдаг. Тэгэхээр нөгөө хууль нэмэлт өөрчлөлт оруулах, шаардлагатай хууль тогтоомжт нь одоо шаардлагатай тэр дүрм журамд нь одоо өөрчлөлт оруулах, нэг бол тогтоол гаргуулах гэдэг юм уу те. Энэ чиглэл рүү одоо нэлээд тийм нөлөөллийн ажлуудыг бас тэр хийж ирсэн. Ингээд нөгөө нэг жижиг дунд бизнес эрхлэгчдийг бид ингэ цогцоор ингээд харах юм үйл ажиллагаа хийж ирсэн л тэр нийтдээ бараг бид нар бараг 30 гаруй мянган жижиг дунд бизнес эрхлэгчдийн нь 5 жилийн хугацаанд ингээд орон дээр бол хурж ажилласан байлээ. Тэр бичлээс ахгуулаад ерөнхийдөө томоохон бизнес хүртэлх. Тэг яг манай Монгол бол яг дунд бизнесийн хувьд бол харьцангуй цөөхөн бичил бизнес бол маш их байгаа. Тэгээд бид нар бол альбан болон альбан бус бизнесүүд бас гээд бас зөндөө байгаа тийм. Тэгээд альбан бус гэдэг бол ерөнхийдөө ингээд компанигоо ямар нэг аж ахуйн нэгж хөнгөлтлөнгөө ингээд бизнес хийгээд явдаг хүмүүс байна. Энэ хүмүүсийг бол аль болохдоо аж ахуйн нэгжтэй болох. Тэгжээж ингээд цааш томрох гэдэг байхгүй тийм. Яг үнэ. Бичил бизнесүүдийг бид нар дараагийн шатанд оруулаад жижиг бизнес рүү шилжүүлэх. Жижиг бизнесийг арай нэг дунд бизнес рүү ингээд одоо шилжүүлэх. Ийм л бид нар одоо ингээд үйл ажиллагааг л одоо өнгөрсөн одоо 5 жилийн хугацаанд бол хийж ирлээ. За тэгээд одоо өргөжлүүлээд одоо бид нар одоо өөр босоод одоо байгаль орчин руу чиглэсэн байгаль орчинд ээлтэй бизнес одоо ерөнхийдөө дараагийн шатанд одоо гаргаж ирж байгаа байхгүй тийм. Бизнесчтэй зүгээр одоо ингээд засаглалын хувьд за санхүүжилтийн хувьд ингээд болчлаа. Одоо хэдүүлээ бас байгаль орчинд ээлтэй гэдэг талаасаа бид нар давхар ингээд тавьж явахгүй бол олон улсад өөрчлөх чадваргүй болж байгаа юм байна шүү гэдэг бас мессежийг өдөр өгөх гээд одоо ингээд дараагийн ингээд төслүүд байна гэж хийж явж байгаа. За яг гой юмнууд мэдээллүүд явлаа. Одоо тэгэхээр та хэдийн маань хувьд ер нь энэ хийсэн судалгаа энэ баримт бичгүүдийн одоо зүгээр инженеэр ерөнхий асуул ер нь ингээд тоош хэрэггүүд нь хэд байна. Хоёрдугаарт энэ бол одоо юу гэдэм бас л мэдээж төсөл нь хэрэгжээд дууссан ч гэсэн файл нь байгаад хүмүүс ингээд үзээ уншиг гэвэл бас нээлттэй байдаг уу? Ер нь
Ер нь бол нээлттэй байна. Тэгэхээр манай байгууллагын хувьд бол хэд хэдэн одоо их сурвалжууд байна л да. За нэг нь бол мэдээж хамгийн түгээмэл их сурвалж бол мэдээж Facebook, Instagram байна тий. За нэг өгчин шийдлийг хайхаар мэдээж гараад ирнэ. За хоёр дахь гол их сурвалж бол вебсайт байгаа. Манай вебсайт руу орох юм бол бас манай тэр одоо яг энэ одоо хэрэгжиж байгаа төслүүдийн мэдээллүүд болон өөр одоо бусад одоо бизнесийн мэдээллүүд бас тэнд ингээд мэдээ хэлбэрээр үйл ажиллагааны календар хэлбэрээр болох гэж байгаа үйл ажиллагаагаа бас бид нар вебсайтаас тавь явуулдаг. Ийм бас зүйлүүд байна. За бас нэг платформ маань бол BizGuide CGM гэдэг. BizGuide CGM тий. Guide CGM. За ийм вебсайт байна. За энэ вебсайт бол бидний хувьд бол одоо өнгөрсөн хугацаанд бас ингээд хөгжүүлж байгаа хамгийн том платформ. Энэ BizGuide дээр бид нар маш олон төрлийн бизнесийн мэдээллүүдийг тавьдаг. За тэгээд судалгааны ажлууд ааш тавьж гин. Дээрээс нь дахиад бизнесийн хичээлүүдийг бас тавьж байгаа. Тийм байна. Энэ бол ингээд ороод харахаар бол өн төлбөргүй. Ороод ингээд хинч байсан хамаагүй ороод энэ мэдээллүүдийг авах бүрэн боломжтой. Энэ бизнесийн одоо ингээд маркетингийн хичээл өгдөж байна. Менежментийн хичээл өгдөж байна. Тэгээд энэтэй холбоотой материалууд байна. Татж авах материалууд ч байна гэх мэтлээ. Тэгээд энэ платформыг бол бид нар ингээд одоо сүүлийн баг 10 жил ингээд 10 гаруй жил ингээд хөгжүүлээд хийж байгаа. Одоо бид нар одоо нэг энэ платформыг өшөө илүү дараагийн шатнд гарах гэдэг үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энийг одоо ингээд одоо бол яг нэг бид нар бол ингээд ерөөсөө мэдээлэл дээр илүү анхаарат байсан. Одоо ингээд жоохон тийм нэг хүн хэрэглэхэд илүү хялбар болох гээд бид нар бас одоо ажиллаж байна. Тэгээд удахгүй бол энэ платформын бас шинжлэхцэн хөлбөр бол гарна. Шинжлэхцэн хөлбөр бол бүр илүү ойлгомжтой болоод бизнесүүд нь одоо ангилэгдсэн. Одоо шинэ бичил бизнес бол бичил бизнес гэдэг англи руу ороход яг бичил бизнестэй холбоотой материалууд нь гарч ирдэг ч юм уу тийм ингээд илүү тийм ангилсан хэлбэрээр бүр ингээд цаашлах юм бол өгөн AI-тай энэ төр холбоод ингээд явчих юм бол бүр илүү айтайхан болох гэдэг. Тэгээ энэ дээр бол бид нар одоо дахиад бас цэвэр технологи байгаль орчинтэй ээлтэй бизнесийн бас нэг юм болон бас гаргаж ирж байгаа. За тэгээд энэ Learning Cig, BizGuide CGM гэдэг дахиад устдаа нэг бас юм платформ. Гэхдээ яг энэ платформынхаа нэг хэсэг нь л дээ. Тийм байна. Энэ дээр бас дахиад бид нар бас бизнесийн мэдээллүүдийг бас тавиад явж байгаа. Тэгээ ийшээ ороод бас ингээд миний мэдээллүүдийг бүгд ингээд аваад үзвэл бүрэн боломжтой байгаа гэсэн. Зөв. За ойлголоо. Ямар ч байсан цахим орчинд бол нэлээд юутай юм байна. Би бас та хэдийг ер нь бол нөгөө нэг тийм яг ийм магадгүй жижиг ийм гарын авлага ном бол та хэд маань маш ихийг үйлдвэрлэсэн байдгийг санаад байна тий. Тэр ер нь бол нилээдгүй хэдэ их юм байгаа тий. Тий. Ер нь бол яг нэг юм байгаа даа. Бизнесчлэгчид ингээд яг одоо ингээд онлайнаар ч юм уу уушхад бол хялбар байна л да. Маш хялбархан ороод ингээд уушчдаг. Дээрээс нь одоо зарим бизнесчлэгчид бол ийм цаасан хэлбэр уншихыг илүү төсдөг бас бизнесүүд бас байна. Тийм яг үнэ тий. Тэгээ ингээд нэг юм нэг цаасаар баригддаг юм хүн үн цэнтэй гэж бас ойлгох юм бэл. Тий. Одоо энэ бол ингээ үн цэнтэй мэдээлэл учраас цааснаар хэвлэгдсэн байна л гэдэг л зүйл байхгүй таарна тий. Хүн ингээд номыг онлайнаар уншихоор цаасаар бариад нэг унших нэг өөр. Тэгэхээр бид нар энэ онлайн дээр байршуулж байгаа энэ бизнесийн одоо хичээлүүд, материалууд нэг бол бизнесийн зөвлөх үйлчлэг авч гэдэг юм уу тий. Энэ бүх зүйлсүүдээ бас цаасан хэлбэр бас хийвсэн. Яг энэ нөгөө төслийн тусламжтайгаар хийвсэн л тий. Зөв. Энэ нь маш олон төрлийн гарын авлага байна. Засаглалын гарын авлага байна. Жижиг дунд бизнес төрсөн засаглалын гарын авлага, нэгтлэн мод бүртгэлийн гарын авлага. За тэгээд анхаашны одоо баримтын одоо бүрдлийн гарын авлага ч гэдэг юм уу тий. Маш олон төрлийн ийм гарын авлагуудыг бид нэр ингээд өнгөрсөн хугацаанд бол хэвлж ирсэн. За тэгээд ер нь бол ихэнх нь бол ингээд жижиг дунд бизнесчтэй альдын нөхөрч гисэн. Энд ч одоо ингээд нэг хэвлэгтэй л 2-3 мянгаар хэвлж байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол одоо бид нар бол маш цөөхөн тоогоор болцсон байна. Тэгээд энийг бол манайхаас хурж ирээд бол бас үн төлбөрөө авах бол бүрэн боломжтой. Яг ийм гарын авлагууд байна уу? Одоо юу гэдэг чи одоо ингэ төсөл бичиг гарын авлага байна уу гэд манай төхөр идэрхэд бодлыг гарын авлага манай дээр нээлттэй байж л байгаа. Энэ онлайнаар ч хийсэн байж гин. Дээрэс нь онлайнаар яг байдаг уу? Ер нь саяны бага тий. BizGuide CGM гэдэг энэ дотроо тий. Зөв. Төсөл бичих гарын авлага гэхэд ер нь бол байж байгаа. Тэгээд тэндээс бол авах боломжтой. Тэгээд яг хөө нөгөө нэг цаасан хэлбэр нь бол арай илүү нөгөө арай илүү их мэдээлэлтэй л гэсэн үг л дээ. Тийм. Зөв. Окей. За ер нь одоо та хэдийн маань ингээд харж байгаагаар ер нь Монголын жижиг дунд бизнест ер нь өнөөдөр ингээ хамгийн их одоо ямар сорилттой тулгарч байна. Ер нь Монголд үйл ажиллагаа явьж байгаа
жижиг дунд бизнесүүд маань. За ер нь бол зах зээл гэдэг хэсгээр явж тэ. Жижиг дунд бизнесчлэгчтэй хувьд бол хамгийн чухал номер 1 зүйл болохоор зах зээл гэж нэг зүйл байна. Зах зээл гэдэг нь өөрөө хэрэглэгч гэсэн үг тэ. Тэгэхээр нөгөө хэрэглэгчийн хүлээлтэд нийцсэн, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, нэг бол үйлчлэгээ хүргэх гэдэг зүйл хамгийн чухал байна. Тэгэхээр яг манай бизнес эрхлэгчтэй хувьд бол хамгийн том зорилттой зүйл маань болохоор ингээд зах зээл байгаа гэдэг. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хинт хүргэжлээ гэхэд тэр үйлчлүүлэгч юм уу хэрэглэгч өөрөө тэр бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрөх үгүй юу нэг юм асуудал байна. Мэдээж жижиг дунд бизнес эрхлэгчтэй хувьд бол энэ өрсөлдөөнтэй зах зээлд давж гарч ирэх гэдэг бол аюул хэцүү. Ялангуяа одоо ингээд уртаас хятадаас ч гэдэг юм уу те эсвэл одоо өөр бусад газруудаас бол ингээд маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд Монголд орчиж байгаа, Монголын зах зээлд орчиж байгаа. Тэгэнгүүт жижиг дунд бизнес эрхлэгч тэдэртэй ингээд өрсөлдөнө гэдэг бол үнэхээр хэцүү. Яагаад тэгэхээр тэр зах зээл нь өөрөө гадны бүтээгдэхүүнүүдийг илүүд үзээд байна гэдэг ч юм уу те. Сая бид нэр дөнгөж сая 6 сарын сүүлээр холбооны бүрд найрамдах Герман улсад бас жижиг дунд бизнес эрхлэгчтэй үзэсгэлэн зохион байгуулсан. Тийм. Тэгээ тэнд үзэсгэлэн дээр ингээд ажиллаж байхад бол гадныхан манай Монголын бүтээгдэхүүнийг маш их сонирхож авсан. Худалдаа авалтууд хийсэн гэсэн өөрөөр хэлбэл. Бид нэр Германы Фрайбург гэх хотод төв талбай дээр нь өөрсдийн павильонуудыг засаж хагаад жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан. За тэн дээрээс ингээд харж байхад бол одоо жишээ ноос ноолрон бүтээгдэхүүнүүд бол бид маш их сонирхож байна, авж байна. Дээрээс манай Монголын одоо жишээ тэр хайр ширэн дээр уулсан бүтээгдэхүүнүүдийг бас сонирхож авч байна. Тэд нэр яаж яана гэхээр тэндээс харахад бол манай Монголын тэр бүтээгдэхүүнүүд бол цөөхөн тоогоор премиум, high quality тийм бүтээгдэхүүнүүдийг бол гадны зах зээл бол авч байна. Зөв миний л ажигласан ажиглалтаар. Одоо энд одоо жишээ нэг хэд үеийн 100 мянган төгрөгөөр зарагддаг. Оролт малгай 2 тэнд очингоо 400 мянгаар зарагдаж шээ. Гэхдээ тэд нар яагаад тэдрийг авч ийнэ вэ гэхээр хажууд нь мэдээж иргэн хятадын ч юм уу өөрсдийнх нь ч юм арай хямдхан бүтээгдэхүүн байж гэнэ. Гэхдээ манай Монголын тэр ноолрон бүтээгдэхүүн яагаад авч ийнэ гэхээр энэ бол ноолор Монголын ноолор гэдэг өнцгөөс наваад байгаа юм л та. Тэгээ яг хөө зүгээр миний ажигласнаар бол жижиг дунд бизнес эрхлэгчдэд яг энэ зах зээлээ аюул сайн таних хэрэгтэй байна. Энд дээр зориулсан бүтээгдэхүүнэл хамгийн их төлхөө үйлдвэрлэх ёстой. Тэрлүүгээ чиглэсэн цөөн тооны чанартай тийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хэрэгтэй байна л гэдэг ийм зүйл байна. Тэгээ буцаагаад одоо нөгөө тулгамж байгаа асуудлыг дээрхаар манай би жижиг дунд бизнес эрхлэгчтэй нэг зөв зээл санхүүжилт төр бол одоо ингээл миний харж байгаагаар бол хангалттай байна. Бүхэл банкуд зээл өгч чинь, бизнес зээл олгож чинь, өөр одоо бусад хөнгөлөлтөй зээл өгч байна. Жижиг дундын газраас ч гэсэн одоо жишээ нь те маш бага хувийн хүүтэй зээл ингээд жижиг дунд бизнес эрхлэгчд олгогдож байна. Энийг ашиглаад зөвхөн тэр зах зээл яг нийцсэн хэрэглэгчийн хүлээлт нийцсэн тэр бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадах тэр чадамж ер нь үнэхээр чухал байна. Ингийн тулд яах хэрэгтэй байна вэ гэхээр бизнес эрхлэгч маань өөртөө чадахчих хэрэгтэй байна. Одоо олон улсын стандарт, за тэр шаардлагуудыг ойлгох хэрэгтэй байна. Монголынхоо ч гэсэн одоо шинэ яаж л одоо хүмүүсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж авал тэр хасаа гэдэг зүйлийг ингээд бизнестэй яаж иж байгаа нэвтрүүлжтэй болмоор байна. Тэгэхгүй зүгээр л бизнес эрхлэнэ гэл ингээд одоо муухраар дараад ах. Тийм цаг үйл одоо альдын өнгөрсөн гэдгийг л хэлэх гээд байна. Одоо сүүлийн үеийн залуучууд юу хараад байна вэ гэхээр за одоо тэр бараа бүтээгдэхүүн чанартай чанаргүй гэдгээс үл хамааран дахиад дээрээс нь 3 дахь хүчин чул хараад ирж байгаа. Тэрний үехээр энэ бараа бүтээгдэхүүн байгаль орчинд ээлтэй байна уугүй юу гэдгийг ингээд давхар бас шалгадаг болоод эхэлж байна л та. Шинэ үеийн залуучуудын тренд ийм болчлоо. Өөрөөр хэлбэл энэ сав өөрөө байгаль орчинд уусдаг сав уу, хаягдаг сав уу, нэг бол дахин ашигладаг сав уугүй юу гэдгийг харж байгаа сонгодог ийм шинэ үеийн тренд бас ингээд бий болж эхэлж байна гэсэн. Тэгэхээр одоо ингээд нөгөө хэрэглэгчд бол ингээд дараагийн high class юм хүсэж эхэлж байна л та. Зүгээр нь өнгөрсөн хугацаанд байдаг шиг ингээд за энэ бол ингээд амттай бол за эргэлжиж гэдэг юм уу те. За энэ айтайхан юм авчиж гэдэг тэрэ нэмээд дахиад дараагийн шалгуур ингээд ороод ирэнгүүт жижиг дунд бизнес эрхлэгчдэд тэрэнд нь ингээд өөртөө одоо гүйцэж нийцэх ийм хэрэгцээ шаардлага зайлшгүй үүсэж эхэлж байгаа гэсэн. Тэгээ ингээд том зургаар харах юм бол эсвэл зах зээл нийцүүлэх тэр бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг л одоо бас маш сайн судалж хагаад тэрэнд нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлчлэх хэрэгцээ шаардлага бий болж байна л гэсэн. Ийм л зүйл ажиглагдаад байна. Тэгээ яг хөө бидний хийсэн судалгаанууч тэгж бас харагдаж байна. Тэгээд одоо сүүлийн үед ч гэсэн манай одоо хэрэгжүүлж байгаа төслүүд бас илүү тийм байгаль орчинд ээлтэй гэдэг ийм төслүүд илүү ингээд төлхөө бас явчлаа. Одоо манай дээр хийж байгаа хоёр томоохон төсөл мөн бол хоёулаа л дандаа байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих төслүүд яваад байгаа. Тэгэхээр одоо ингээд за
зах зээлээ мэдрэх ёстой. Бидэд ер нь бол одоо юу гэдэг нэг өөрсдийн ялгарлаа ойлгоод те яг үнэхээр дотоодын зах зээлдээ юу хийх юм, гадаадын зах зээл дээрээ юу хийх юм гэдгийг ялгаж салгаад хоёрдугаарт мэдээж дан дотоодын зах зээл рүү чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ бол бас л одоо survive хийх магадлал нь бол бага гэсэн санаа шүү дээ тий. Тийм бага. Тийм. Тэгэхээр ер нь яг энэ балансыг энэ жижиг дунд бизнесүүд маань олж чадчихэв. Ер нь яг ийм нэгдүгürt яг тийм би бас дараа нь тайлбар хэлнэ. Балансаа олох гэдэг бол би бас энэ айгүй хэцүү юм гэж бол боддог хгүй. Ингээд дотроо эн чинь бас нэг 3 5 хүнээ 10 хүнээ 20 хүнээ өргөжөөд явж явах хэвээр тасралтгүй явах хэвээр мөн дээр нь бас нэг яг тэр бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ өнөөдөр хятад одоо эсвэл дотоодынхоо зах зээл дээрээс бас цороогоод гараад олон улсад бас ингээд бүтээгдэхүүн үйлчилгээгээ зарна гэхээр бас л ер нь чанга штэ тий. Энэ балансыг олно гэдэг бол би бас нэлээд юу гэж боддог, хэцүү гэж бас боддог. Тэгэхээр ер нь энэ балансаа олоод үнэхээр чадж байгаа ийм бизнесүүд ер нь байна уу тий? Ер нь бол бизнесүүд байгаа ба. Тийм бизнесүүд маш олон байна. За яг хуу би нэг жижигхэн түүх ярьж байл та. Сая өнгөрсөн 100 одоо чи намар болж тий. Өнгөрсөн 100 Японы эзэн хаан хадны хамт Монгол улсад айлчилсан. Яг тэгсэн тий. За тэгээд нисэх буудал дээр хаан хатан хоёр яг буугангууд мэдээж хэрэг манай Монголын ёс цагаан эдээ хадагтай бариад нөгөө хаан хатан хоёрт барьж байгаа. За тэгээд Японы соёлд нэг ийм зүйл бас байдаг юм байна. Тэрний юу гэхээр хаан хатан хоёр олон нийтийн өмнө ерөөхдөө нэгтийн юм идэж ууж байгаа нөхөө үдэгдэж харагдаад байдаг юм байна. За гэтэл манай Монголд онгоцноос буух үед нь одоо манайх бол мэдээж цагаан эдээ одоо сүү айраг тараг ааруул барьдаг тийм. За ингээ ааруулаа барьсан, хорхон ааруул барьсан. За тэнгүүд хаан хатан хоёр нэг аваад амруугаа хийгээд идэж үзэж байгаа. За тэрнийгсэн яг хажууд нь байсан камертай нэг хүн бичиж авсан байгаа юм л да. Тэгсэн чи тэр хоёр хаан хатан хоёр юу гэж хэлсэн бэ гэхээр энэ ямар гоё амттай зүйл вэ гэж хэлсэн ба. Зүгээр тэгэлэл өнгөрсөн. Тэгэл болоо. За ингээ мэдээж хаан хатны хоёр айлчлал болох ингээ наадам үзээд ингээ амжилттай болоод ингээ буцаад бутсан. За тэрний хард юу үлдсэн бэ гэж. Тэрний хард үлдсэн зүйл нь юу байсан бэхээр Японд яа шугсан байна л да. Тэр хамсан зүйл нь яг юу байсан бэ? Тийм цагаан юм юу байсан бэ? За ингээ бөө эрэл хайгуулсан ба. За тэгээд манай байгууллагт Торо гэдэг одоо Торо сан бидрэл Торо сан гэж дууддаг. За манай байгууллагад ажилтдаг бас юм Япон хүн байгаа. Сайн дур ажилтдаг. Одоо ингээд яг бүтэн нэг жил ажиллаж байгаа юм хүн байна. За тэгээд энэ хүн маань болохоор яг тэрийг бас олж харсан. Ер нь бол Японд хоёр ингээд шуугаад шүү дээ. Яг юу трамс ч үзээ тийм гоё юм. Хаанхтан хоёр нь одоо гоё зүйл байна гэж хэлж байгаа гэдэг чинь. Тэр чи одоо Японы одоо хамгийн дээд хүн одоо тэгж хэлэхээр ч одоо үнэхээр тэр бүтээгдэхүүнийг хамж үзэхийг хүсэж байгаа. Хэдэн сая хүн биш үү те 130 сая хүн байна те. За тэгээд тэр бүтээгдэхүүний эрэл хайгуул гарсан. За би тэгээд манай Торусан маань тэр бүтээгдэхүүнийг одоо хөгжүүлж байгаа. За одоо ингээд энэ хойно бат сүмбэрт тэр бүтээгдэхүүнийг бид нар ингээд туршаад за бид нар ингээд бас амтлагаа эдэр хийлгүүлсэн. Гэхдээ одоо яг манай ааруул яг дангаараа мэдээж Япон хүний амтлагаанд бас нийцгүүгүй юу гэдгийг бас бодол зүсэж байгаа. Тийм ч бас ингээд 7-8 төрлийн ааруул гарч иж байгаа. Яг тэгэхээр Японы зах зээлд энэ ааруулыг гаргахын тулд. За васабатай ааруул байна. За тэгээд дахиад хажууд нь жижигхэн халуун ногоотой ааруул байна. За зөгийн балтай ааруул байна. Дээрээс нь дахиад одоо юу гэдгийг нэрштэй ааруул, чацархантай ааруул гэдэг юм уу те ингээд Япон хүний амтны мэдрэмжид нийцсэн ямар ааруул гаргаж болох вэ гэд 7-8 төрлийн ааруул гаргаж ирж байгаад энэ Монголд байгаа JICA-гийн сайн дур ажиллаж байгаа Япон хүмүүст амтлаж үзээд хамгийн шилдэг гэсэн 3 ааруулыг одоо сонгочихсон. Тэрүүгээр одоо ингээд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тэг Япон руу гаргаж байгаа байхгүй гэдэг ч юм. Тэгэхээр энэ нь ерөөсөө цаана дахиад юу хэлээд байна гэхээр зах зээлтэй. Тэр хэрэглэгч юу хүсэж чинь тэнд нийцэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хэрэгтэй байдаг. Энэ дэр нэг зүйлийг дахиад хэлэхэд мэдээж яг тэр балансыг олох гэдэг бол маш чухал. Манай Монгол бол мэдээж массын зах зээл дээр бол хизээж хүрсэж чадахгүй. Угаасаа массын бүтээгдэхүүн үйлдвэрлэх ямар ч боломжгүй гэсэн. Энэ дээр харин юу боломжтой вэ гэхээр яг саяны дээр харуул гэдэг ч үгтэй. Яг Монгол гэсэн айдентитигаа харуулсан тэрэл бүтээгдэхүүн гадаад зах зээл дээр нь бол борлогдож чадах юм байна гэдэг нь харагдаад байна. За Японы мэдээж Япон Монгол улсын хооронд бол одоо
татваргүй одоо ингээд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх чагсаалт байгаа. За тэгээд одоо манай Монгол бол одоо ганцхан одоо юу гэдгийг машины худалдаа авалт гэдэг шиг ингээд тавгалцсан ингээд явж байна тий. Бусад одоо Япон руу бол ингээд гаргаж байгаа бүтээгдэхүүн бараг алга. За манай дээр бас нэг Япон эмэгтэй бас ажилладаг байсан. Одоо 2016-аас 18-ны хооронд одоо бараг 6-7 жилийн өмнө бас нэг Япон эмэгтэй ажиллаж байсан. За тэр эмэгтэй болвол Японд буцаж очиод юуг олж харсан бэ гэхээр Монгол ноосон оймс. Монголын одоо тэмээний ноосон оймс. Монголын сарлагын хөөрөөр хийсэн оймс. Үнэхээр сайн зарагддаг юм байна гэдгийг олоод харсан. За тэгээд манай хүн бол очиод тэндээ онлайн шоп ажиллуулж байгаа. Манай Монголын янмал оймсыг тод оймсыг ч гэдэг юм уу тий. Энд аваачаад хамгийн багадаа 5 дахин, дээдл нь 10 дахин уул зарж байгаа. Эндээс авсан 20,000 төгрөгийн оймсыг тэнд очиод 200,000 төгрөг зарж байгаа. Тэгээ тэр японочууд яагаад манай Монгол оймсыг тийм 200,000 төгрөгээр аваад байна вэ гэхээр нэгдүгürt Монгол оймс, хоёрдугаарт энэ органик оймс тий. Малын үнэхээр одоо энэ яг юугаар хийсэн. Ноос ноолоор хийсэн ийм оймс байна. Органик. Гуравдугаар талаар Монгол оймс маш чанартай, дээрээс нь дулаах. Гэхдээ цөөхөн тоогоор. Яагаад үнэтэй зарж байгаа? Монголын оймс учраас. Яагаад үнэтэй зарж байгаа? Энэ ерөөсөл байгаль одоо яг л нэг органик тий. Яг нэг байгалаас гарсан. Ямар нэгэн химийн тийм элементтэй байхгүй шүү дээ тий. Яагаад үнэтэй зарж байгаа? Яагаад тэгэхээр арталт нь энэ Монгол оймсыг би өмсөж байна гэдэг тэр премиум гэдэг юм яваад шүү дээ тий. Ийм зүйл бас ингээд яваад байгаа. Тэгээ миний зүгээр хувийн бодлоор бол манай бие эсрэглэгчд яг тэр цөөхөн тоотой премиум high class high quality тийм бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргаад цөөн тоогоор гэхдээ үнэтэй зарах хэрэгтэй. Тэр массын бүтээгдэхүүн бол нэг тийм хийгээд нэг амжилт болохгүй. Угаасаа ингээд тий энтиг хятадаас ахуулаад ерөөсөн массын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа маш олон улс байна. Ижлэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа маш олон улс байна. Эндээс ялгархгүй бол ерөөсөө Монгол айдентитиг харуулсан цөөн тоотой премиум high class бүтээгдэхүүн үйлдвэрлэж ижил олон улс төр нь бол зах зээлд боловсрох чадвар нь бий болох юм байна л гэдэг ийм л юм бол бодолтой. Зөв бас гоё point байна тий. Ямар ч хэлсэн эндээ бол мэдээж бодсон санснараа эхлээд бол нэг Монгол зах зээлтэй үйл ажиллагаа явуулах нь чухал бах. Тэгээд бас яг та хэдтэй ч гэсэн ойр ажиллаад магадгүй яг тэр нэг ноос ноолуур нь цагаан эдэн үү эсвэл одоо юу байдیں۔ Тий ер нь тэр нэг юмн дээрээ бас илүү жоохон экспорт талын юмыг хийвэл бас болохоор л юм байна тий. Тий одоо болно. Яг одоо зүгээр яг бас нэг зүйл хэлэхэд эх жилийн 3 сард Япон улсад FoodX гэдэг энэ бол жил болгон зохион байгуулагддаг. Тэгээ нодон жил бас зохион байгуулагдсан. 26 оны 3 сард зохион байгуулагдсан. FoodX гэдэг. За энэ том ивент тий. Япон улсад зохион байгуулагдсан юм ивент байхгүй. Тэгээд энэ Монголоос бизнес эрхлэгчд орчоод өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа. Японы зах зээл танилцуулж байгаа. Тэнд бол шинэ манай одоо чатарганаар хийсэн бүтээгдэхүүнүүд тийшээ явсан байх ч гэдэг юм а тий. Одоо шимээ арх явсан байна. Гэх мэтлээ одоо ингээд ааруул цагаан эдийн бүтээгдэхүүнд явсан байна. Гэх мэтлээ ингээд ийм бүтээгдэхүүнүүд бол түрүү жил очиж танилцуулагдсан. За энэ жил бид нар дахиад зохион байгуулж. Яг бид нар зохион байгуулахгүй тий. Энэ бол энэ чинь нөгөө JICA-гаас за тэгээд жижиг дундын газар за тэгээд манайх бол бас дэмжих маягтай ингээд бас зохион байгуулах талаас нь хамтраад оролцож байгаа. Тэнийг бид нар дахиад зохион байгуулах чинь. Тэгээд энд бас оролцоод тийшээ яваад Японы зах зээлд өөрсдийнхээ бараа бүтээгдэхүүнийг танилцуулах. Тэнд ганц бүтээгдэхүүн танилцуулаас гадна түншээ олох гэдэг чухал юм чухал байгаа байхгүй. Тий. Тийм бас үйл ажиллагаа зохион болгож байна. Яг одоо энэ 11 сарын сүүлээр бид нар түрүү жил Герман улсад Бэлэг гэсэн 2 газар жижиг дунд бизнес эрхлэгчдийг үзэсгэлэн зохион байгуулсан. Тэгээд тэд нар бол манай бизнес эрхлэгчид бол бараа бүтээгдэхүүн маш сайн зарж ирсэн. Тийм учраас бид нар энэ жил дахиад зохион болгож байгаа тэрийг. Сая 6 сар зохион байгуулсан. Одоо дахиад 11 сарын сүүлээр дахиад зохион болгож байна л да. Дахиад зохион байгуулалтаа бол бид нар одоо энэ удаа Герман улс тэгээ Швейцар гэсэн энэ 2 газар зохион байгуулъя гэдэг одоо бид яриа хэлцээр хийгээ явж байна. Тэгээ энэ 2 газар зохион байгуулаа ялангуяа ээж нөгөө Крисмстэй таарч байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө манай Монголын ялангуяа ноос ноолрон бүтээгдэхүүн одоо нэг бол тэмээний ноос бүтээгдэхүүнч гэдэг юм уу тий. Малгай оролт биелийн одоо юу гэдгийг энэ бүх бүтээгдэхүүнүүд тэнд очих юм бол ер нь бол маш сайн зарагдахаар юм бий л. Сайн өнгөрсөн 6 сард ноолрон бүтээгдэхүүн ч 6 сард ч одоо Европт бол бас нэлийн халуун үе таарч байгаа байхгүй. Энэ халуун үед гэхэд ноолрон бүтээгдэхүүнүүдийг бол ингээд
маш сайн хүмүүс авч байгаа байхгүй. Худалдаа авалт хийж байгаа. Тэгэхээр одоо ингэ нөгөө Крисмс үг таарч байгаа, өвөл таарч байгаа учраас бол өшөө илүү худалдаа авалтаа бий болох болов гэж бас бид нар тийм хүлээлттэй байна. Тэгээ нэг ямар ч байсан нэг 15 орчим бизнесийг бол бид нар аваад явна. Авж яваад тэнд үзэсгэлэн зохион байгуулна. Германд эхлээд зохион байгуулна. 4-5 өдөр. За тэгээ нэг хувьсны 2-3 өдөр Швейцар улсад зохион байгуулна. За ингээд манай бизнесчлэгт бол өөрсдийн бараа бүтээгдэхүүн бол зарах, бор хөдөлтөнд борлуулах, зах зээлээ олох, түншээ олж авах бас нэг юм боломж бас нэгдэж байгаа. Хэрвээ одоо энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бас манай хөшин шийдэл рүү бас холбогдоод бас мэдээлэл авах бас боломжтой байна. Зөв. Тийм байна тий. За манай мөнх баяр ч одоо Япон руу веган хоолны бизнес хийдэг. Ер нь Монголд бас веган фудыг таниулах зорилготой бас манай продюсер байгаа. Тэгэхээр манай би сая чамайг FoodX гэдээ ярихад бол мөнх баярыг ал бодчихлаа. Тасархаа манай мөнх баярыг аваа яваарай гэдэг. Гэхдээ тэр нь цаашаа тий өрсөлдөөрөө ямар ч байсан тий яг веган гэхээр бас айгүй гоё жигнэмэг боловсруулад гаргацсан тийм жигнэмэг байсан. Тэгээд том бас одоо түнш хайх ийм бас боломж байгаа юм байна гэж бодлоо тий. За хоёлаа ер нь их олон юм л ярмаар байгаад идэг, цаг бас яваад идэг тий. За тэгэхээр ямар ч үсэн бас нэг түрүү нөгөө хоёлаа цухуулгаад өнгөрсөн бас нэлээд чухал нэг сэдв байгаа. Юу гэхээр ер нь бол хөгжлийн шийдэл маань өөрөө clean tech одоо төслийг амжилттай бас хэрэгжүүлэхээр болсон байгаа. За тэгээд энэ яг нөгөө подкастынхаа бас бэлэг болгож энэ гоё мэдээг дуулгая гэд захирал маань бас зөвшөөрсөн байгаа. Тэгэхээр хоёлаа тэр сэдв рүүгээ бас нэлээд ядаа орж эхлэе. За тий. Окей. За би шууд яриа авчи. За бид нар дөнгөж сая 7 сарын 26-ны өдөр нэгдсэн үндэсний байгууллагын ажилтны байгууллагатай гэрээ байгуулсан. За бид нар бол 1.2 сая долларын сагуулчлалыг бол яг манай байгууллага авж байгаа. За тэгээ тэрнийх нь одоо бараг 20 орчим хувь нь бол яг жижиг дунд бие эсэргээлэгчдэд буцалтгүй хэлбэрээр санхүүжилт болгож очих юм. За бусад үйл ажиллагаа бусад одоо зардал нь бол мэдээж энэ үйл ажиллагаа 5 жилийн хугацаанд бол нэг жижиг дунд бие эсэргээлэгчдэд эзэн 3 одоо энэ компонент буюу 3 бүрэлдэхүүн хэсгээс бүрдсэн ийм үйл ажиллагаа бид хийх гэж байгаа. За тэгэхээр сая дахиад автаад хэлэхэд бол энэ мөнгөний 20 орчим хувь нь бол жижиг дунд бие эсэргэгчдэд цэвэр грант гэсэн үг шүү дээ. Грант хэлбэрээр очих нэ. За мэдээж грант гэдэг нь өөрөө зөв шууд маяг өгөх нь ойлгомжтой шүү дээ мэдээж тийм. Тэгэхээр бид нар хамгийн одоо хөгжих боломжтой байгаа. Энэ бизнесийн төлөө ингээд өхөн хатан зүтгэж байгаа. Бичил бизнес, гарааны бизнесүүдэд бид нар өгч байгаа. Нэг бизнест ойролцоогоор 10 орчим мянган долларын боцлог хүсэлмжийг өгч эхэлнэ гэсэн. За жилд бол бид нар 3 удаа зохион байгуулах гэсэн. 3 жилд бол нэг удаа бие нийтдээ 3 удаа 3 раундаар бол зохион байгуулна. Тэгээ энэ өөрөө зүгээр нэг мөнгө өгөх гэдэг ийм зүйл бас биш. Энэ мөнгө өгөх гэдэг зүйл маань бол одоо грант өгөх гэдэг мөнгө өгөх гэдэг буруу яриад байна. Энэ грант олохын үйл ажиллагаа маань бол зүгээр яг энэ бизнесийг дэмжих нэг л үйл ажиллагаа. Энийг дагаад юу явах гээд байна вэ гэхээр тухайн тэр стартап гарааны бизнес, бичил бизнесийг цэвэр технологи сурах гэдэг. Анхнаасаа ерөөсөө энэ бизнес эрхтэй л байгаль орчин дэглэлтэй бизнесийг хий. Цэвэр технологиг өөрийнхөө бизнестэй нэвтрүүлээ. Магадгүй одоо жишээ сэргээгдэгчийн хүчийг ашиглаа. Нэг бол одоо юу гэдэг чинь тэр IT-гаар шийдэх боломжтой одоо гар үйлдэлүүдийг IT-гаар шийдээ. Энэ өөрөө захиал цэвэр технологи байхгүй тий. Нэг бол юу гэдэг чинь одоо их өндөр зардал гардаг зүйлсүүдийг механикчуулаа. Тэгэх юм бол энэ өөрөө эргэл цэвэр технологи гэсэн. Хаана эрчим хүч их зарцуулж байна. Хаана хог хаягдлыг зарцуулж байна. Энэ бүх зүйлсүүдээ технологи ашиглаад технологийн тусламжтайгаар шийд. Технологи гэдэг нь одоо юу гэдэг чинь айгуу тийм томор ерөөсөө ойлгож ерөөсөө болохгүй. Тэгээд технологи гэхээр яг манайхан бол нэг юм бид нар хөрөхгүй зүйл гэж ойлгодог шүү дээ. Тэгж ерөөсөө ойлгох шаардлагагүй гэсэн. Өөрөөр хэлбэл тэрийг энгийн зүйлсээр ингээд шийдэхэд одоо магадгүй одоо шинэ нарны панел авчиж тавьчих тэр ингээд байнга ажиж идэг ийм хийжглийн чинь өөр цэвэр технологи гэсэн үг байхгүй юу? Тийм. Заавал одоо төвийн шуумаас авахгүй шүү дээ. Ингэж бизнесээ хий. Тэгээд энэний шин төлөө одоо грант болгоё л гэж байна. За тэгээд энэ нэг араасаа дагалдаад юу байна вэ гэхээр акселератор хөтөлбөр гэдэг байгаа. Тэгээд акселератор хөтөлбөр нь өөрөө ямар очтой вэ гэхээр бид нар бол хурц хур хөтөлбөр гэж нэрлэдэг монголоор.
Тэгээд хурц руу хөтөлбөрийн өмнөх шат гэдээ байгаа. Өмнөх шатн дээр бол бид нэр бүх одоо шаардлагатай цэвэр технологитой холбоотой бүхий л одоо гарын авлагын мэдээлэл бүх одоо зүйлсүүдийг бид нар цуглуулад нэгтгээд орчуулад Монголын одоо бизнесийн орчин тохируулад ингээд ажиллах юм. Одоо энэ чинь юу яг нэг дөнгөжл одоо эхэлж байгаа учраас бид нар яг энэ дээр одоо ажиллаж явж байна л та. За тэгээд бизнесүүдэд хүргэж эхэлнэ. За тэгээд жижиг дунд бизнес эрхлэгчдийг цэвэр технологи сургаж эхэлье. За тэгээд энэ сургаж эхэлж явах явцдаа бид нар эдгээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд энэ грантын уралдааныг зарлана. Одоо бол хүмүүс бол харьцангуй бас гайвуу сайн ойлголттой болсон. Стартап гарааны бизнес яаж явдаг вэ гэдэг талаар. Ерөнхийдөө энэтэй төстэй явна. За тэгэхээр цэвэр технологийн одоо санаануудыг шүүгчтэй өмнө танилцуулна. За тэгээд шалгарсан одоо бизнесүүд бол 10 хүртэлх $1000 гэдэг. Яг нь бизнесийн одоо том жижиг эсвэл цар хүрээ нэг бол хийх байгаа төслийнхаа хэмжээс татгалаад янз бүр байна л да. Зарим нь одоо $1000, зарим нь $3000, эсвэл зарим нь $10,000 ч байж болно. Дээд нь $10,000-ийн сан хүчтийг бослогоо сан хүчтийг бид нар олох гээд байгаа л гэсэн. За нэг ийм нэг гой төсөл ингээд хэрэгжиж байна. 4 жилийн хугацаанд хэрэгжиж байна. Тэгэхээр 4 жилийн хугацаанд бол бид нар ярдаж хамгийн багтаа 2500 жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүрээд ажиллаж яах гэсэн ийм бас нэг зорилготой бас явж байгаа. Вау. 2500 бизнес эрхлэгчдийг бид нар цэвэр технологид байгаль орчинд ээлтэй бизнест сургаж хөгжүүлэхийн ажлыг хийх гэж байгаа. Тэгээд энэ төслийг маань бол бүр одоо цаад санхүүжилт байгуулах нь бол дайны дэлхийн одоо дайны дэлхийн байгаль орчны сан гэд байдаг. Global Environmental Facility гэдэг энэ байгууллага байгаа. За энэ байгууллагаас нэгдсэн үндэсний байгууллагын аж үйлдвэрийн байгууллагаар дамжуулаад за ингээд манай хүчин шийдэл хүмүүс байгууллага маань хэрэгжүүлэхээр болсон баг. За энэ төслийг бол байгаль орчны сургууль судалгааны төвөд одоо CCRCC гэж ярьдаг. За тэгээд энэ байгууллагад бид нар бас хандаж энэ төслийг хэрэгжүүлэх гэж байгаа. За тэгээд манайх бол ерөөсөө яг цэвэр энэ жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадахшуулах, грант олгох энэ үйл ажиллагааг бол хариуцсан явна. CCRCC бол илүүд нэг төрийн байгууллагад нөлөөлж ажиллахын ажлыг авч явах гэж байгаа. За ингээд энэ бол мэдээж нэг төсөл. За ингээд ийм төсөл маань бол ингээд одоо хэрэгжихэд ингээд бэлэн болоод ингээд байж байна. За захиралд ямар ч гэсэн баяр хүргэе. Мэдээж одоо маш олон 2500 бизнест 4 жилийн хугацаанд хүрнэ гэдэг бол бас сайхан тоо байна үнэхээр тий. Тэгээ мэдээж ирээдүй бол өөрөө нэгсэндээ clean tech болж гинэ л гэдэг зүйл гэсэн үг шүү дээ тий. Ер нь тэгэхээр бид нар ирээдүйд байгаль орчиндөө ээлтэй одоо ямарваа нэгэн үйлдвэрлэл үйл ажиллагаанд маш сайн одоо зөв ойлголтоо аваад сургалтандаа суугаад хөтөлбөртөө хамрагдаад тэгээд одоо тодорхой хэмжээнд грант авах болцлоо хангах ийм хөтөлбөр гэж ойлгож байгаа тийм. За энэ одоо энэ бас гоё мэдээг бизнесээ томруулъя. Одоо төрийн бустайгаа хамтраад подкастн дээрээ гоё бэлэг болгоод зарлж байгаад бас их дахин баярлалаа. За баярлалаа. Яг энэ төслийн талаарх мэдээлэл одоохонд ерөөсөө байхгүй байгаа. Энэ подкастн дээр харин ингээд зарлж байгаа тийм зарлж байна. Тийм тэрэнд одоо маш их баяртай байна. Мэдээж гэхдээ нөгөө одоо өшөө дэлгэрэнгүй болоод материал хүлээж авах яах хийх гэд бүх өдрөмж юмнууд нь ер нь хэдийгээр тэр зүйлүүд маань бэлэн болоод олон нийтэд зарлагдахаар байна. Бид нэр 11 сар ихээр энэ төслийнхаа нээлттэй ажиллагаа хийх гэж байгаа. Өө зөө. 11 сарын ихээр нээлттэй ажиллагаа хийгээл тэгэл энэ төсөл маань эхэлж байгаа. За бид нар бол мэдээж яг он дуустал бол яг цэвэр яг бэлтгэл ажлуудаа хийн. Өөрөөр хэлбэл одоо энэ төсөлтэй холбоотой бүхий л одоо сургалтын материал, гарын авлагууд бэлдэх. За тэгээд олон нийтэд хүрэх одоо бас нэг юм платформ бас үүсгэх явахаар бас төлөвлөж байна. Тэгээд платформынхаа бас ингээ хөгжүүлэх энэ ажлууд ингээд он дуустал явна. Тэгэхээр ихэд маш богино хугацаанд ингээд бүгдийг намжуулах гэдэг. За тэгээд он гарлаад ерөөс яг үйл ажиллагаа бол яг одоо хамгийн ихний сургалт үйл ажиллагааны эхлэл явна гэсэн. Олон нийтэд зарлана. Олон нийтэд зарлаад тэгээд жижиг дунд бизнес эрхлэгчид гарааны бизнесүүд, бичил бизнесүүд энэ хамрагдаад явна. За бид нар бол мэдээж хэрэг аль болох бүхий л чиглэлийн бизнесүүдийг хамруулахыг хичээж байгаа. Гэхдээ мэдээж бас хамрах боломжгүй бизнесүүд бас мэдээж байгаа. Тэрний юу вэ гэхээр энэ бас нэг хүлээлттэй байж магадгүй те. Мэдээж яг нөгөө арх согтруулах ундааны чиглэлийн бизнес эрхлэгчид бол мэдээж боломжгүй байгаа. Дээрээс нь одоо тамхи те эсвэл вебч гэдэг юм уу те энэ чиглэлийн бизнесүүд мэдээж боломжгүй байна. Банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ламбард банк санхүүгийн байгууллага банк ч гэдэг юм уу те санхүүгийн чиглэлийн
компаниуд бол боломжгүй байгаа. Дээрээс нь уул уурхай мөн одоо жишээ нь байгаль орчныг одоо илт сүйтгэдэг бизнесүүд бол энэ хамрагдах боломжгүй байх нэ гэж. Тэгээ бусад бизнесүүдийн хувьд бол ер нь бол нээлттэй байгаа. Тэгэхээр эдгээр бизнесүүд маань бол бүгд хамрагдаад явах боломжтой. Тэгэхээр ер нь бол бидэртэй холбогдоод энэ сургалтууд нь бол дандаа үн төлбөргүй явагдсан мэдээж хэрэг. Тэгээд энэ гарын авлага эдрээр бас хангаад явна. За тэгээд уралдаанаа зарлаад явна. Бизнесчлэгчтэй оролцсон. Тэгээд шалгарсан тохиолдолд санхүүжилтээ аваад тэгээд цаашаа бидэртэй ингээд дахиад хөгжүүлэлтийн ингээд тэг акселератор хөтөлбөр хурц хөтөлбөр хамрагдаад санхүүжилтээ аваад тэгээд цаашаа дахиад бидэртэй ингээд зурлаад явах нь шүү дээ. Бизнесээ одоо томрох хүртлээр одоо энэ 5 жилийн хугацаанд 4 жилийн хугацаанд л бидэртэй зүг явнаа л гэж ойлгох хэрэгтэй гэсэн. Зөв. За ингээд сайхан бэлгээ задлж байгаа захиралд баярлалаа. За одоо хоёлаа ерөнхийдөө яг хөгжлийн шийдэл байгууллагын ирэх ер нь 3-5 жилийн ямар ер нь санаачлага байна. Бас сая бол зөндөө ярьлаа. Ер нь бол бас яг том зургаараа ямар хөтөлбөр ер нь хэрэгжүүлэхийг зорж ийн гэд энэ бас ирээдүйн одоо илгээдсэн шин гой төслүүд бас юу байна. Тэрийг хуваалцаж болдгоо болдгоо мэдэхгүй байна. Гэхдээ ер нь одоо мэдээж ингээд нэг байгууллагт таавал бас ингээд 10 хэдэн жил одоо ажиллаад ер нь олон ч амжилттай сайхан төслүүд оруулж ирсэн байна. Магадгүй одоо яг за нэг ийм л төсөл одоо ер нь дутагдаад байгаа. Энийг л ингээд магадгүй те 2-3 жил хөөцөлтөд бүтээгүй ч юм уу. Одоо ер нь бүтгэнд өгцөн гэсэн төсөл хөтөлбөрч гэдэг юм уу те. Тийм бас ирээдүг хуваалцаач те. За тий. За өвчин шилдэг хүмүүс байгуулах үед бол ихэвчлэн бол энэ донор байгууллага гадны санхүүжилт төслүүдийг бас хэрэгжүүлж ирлээ. Тэрнээс гадна бас мэдээж хэрэг ганц гадны байгууллагууд биш. Бид дотоодынхоо байгууллагуудаа сандрын ажиллагаа төлөвлөж байгаа. Тэрний юу вэ гэхээр одоо нөгөө дотоодын аж ахуйн нэгжүүд өөрсдийн татврынхаа 1%-ийг тий одоо нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах бас ийм бас боломжинд бүрдэж байгаа. Тэгэхээр манай байгууллага нэгэнт одоо яг ийм чиглэлийн жижиг дунд бизнесийг дэмждэг. За нийгэм чиглэлээс үйл ажиллагаа явуулдаг. Ашигын бас байгууллага. Эдгээр бас дотоодынхаа байгууллагатай хамтарч ажиллах гэсэн ийм бас төлөвлөгөө байна. Тэгэхээр одоо яг нөгөө хууль эрх зүйн эдгээр бүгд тодорхой болог. Тэгэхдээ яг нөгөө одоохондоо бол ерөөсөн нөгөө зарим байгууллагууд бол энэ бенефитийг бол аваа явж байна. Зарим нь бол ерөөсөө ойлгохгүй явж байгаа. Тэгээ бидний үеч гэсэн нэг хэсэг ойл бас бүрэн гүйцэд ойлгож амжаагүй байна. Гэхдээ энэ бол нэг маш том зүйл байхгүй юу? Тэр 1% гэдэг зүйл маань бол айгуу тийм том санхүүжилт, ялангуяа том байгууллагууд бол нэлээд том санхүүжилт гэсэн. Тэгэхээр дотоодынхаа байгууллагатай бид нар бас сандарч ажиллахаар бас төлөвлөлөд явж байна. Дээрээс нь дахиад бидний бас нэг зорж чиглэж ажиллах гэдэг байгаа зүйл маань бол сүүлийн одоо хэрэгжүүлсэн хамгийн сүүлд бол бид нар чинь Аз хөгжлийн банкны санхүүжилттэй бас төсөл хэрэгжүүлээд дуслаа л да. Сайхан дууссан. Тэр төслийн хувьд бол жижиг дунд бизнесчдэд бид нар бас л яг 10,000 орчим долларын бослого тусламжуудыг бол олгосон. За тэгээд эдгээр жижиг дунд бизнесчдэд 16 жижиг дунд бизнесчдэд бид нар 10,000 долларын бослого тусламж олгосон юм. Тэр ойролцоогоор 35 орчим сая төгрөг л дөө. Тэгээд тонгод хөрөмжөө аваад маш амжилттай явж байгаа. Бүгд маш амжилттай явж байгаа. Энд юусаа ганц фейлдсэн бизнес байхгүй. Тэд нар юуг илүү зорж ажиллаж байгаа вэ гэхээр энэ бизнесийн гол зарчим нь миний бизнес байгаль орчин дээлтэй байх ёстой гэдэг ганцхан зарчмыг л бид нар маань аваад явж байгаа гэсэн. Бид нар өргөжлүүлээд явж байгаа. Тэгээ биний кейсийн зүгээр хуваалцъя л та. Тэгэхээр хэрвээ цаг багтахгүй бол үнэгүй зүгээр жишээ нь Polypack гэдэг бизнес аа. Polypack. За тэгээд Polypack гэдэг жижиг дунд бизнес л те. Энэ амгалан үйл ажиллагаа явуулдаг би ийм бизнес байгаа. Эднийх жишээ нь одоо байгаль орчин дээлтэй бүхэл чиглэлийн үйл ажиллагааг явуулж байна. Энд дээр яадаг вэ гэхээр хог дээрээс пластик хог хаягдлыг төвж аваад за тэгээд дахин боловсруулад за тэгээд та хэд одоо мэдэх бол нэг пластик басруулахаар нэг жижигэн будаа шиг юм гардаг те. Тэр будаа шиг юм дахиж үйлдвэрлээд тэгээд одоо хогны уут үйлдвэрлэж байгаа. За ингээ хогны уут үйлдвэрлэж байна. Гэтэ би гол юм одоо хэлээг байна. Одоо хэлэх гэж. Тэрний юу вэ гэхээр сая манай хөгшин шийдэл дээр хийгдсэн Аз хөгжлийн банкны санхүүжилттэй төслөөс тэдний 35 сая төгрөгийн санхүүжилт авсан. 35 сая төгрөгөөр юу авсан бэ гэхээр нарны панел тэр конвертер гэдэг бас одоо нэг юм одоо сэргэгдэгч мөчний бас нэг юм төхөөрөмж байна. За тийм хоёр зүйл хөдөлж авсан. За тэгээд тэр нарны панел бол үйлдвэрийнхээ байрны дээвэр дээр суйрлуулад за ингээд одоо жилийн 365 хоног
нарнаас эрчим хүч авч байгаа. Гэхдээ чи амгалан үйл ажиллагаа явуулдаг газар шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээ төвийн шугамтай төвийн одоо эрчим хүчтэй бас холбогдсон байна. За тэгээд Монгол улсад одоо ямар боломж нь одоо хуулийн хүрээнд бүрдчихэд байгаа вэ гэхээр хэрвээ бат орших нарны панелаар эрчим хүч үйлдвэрлэж байгаа бол чи өөрийн гэсэн одоо эрчим хүч үйлдвэрлэж штэ. Дээрээс нь дахиад төвийн шугамтай холбогдсон байна. Энэ хоёрынхаа зөрүүгээр одоо цахилгааныхаа төлбөрийг төлж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ бизнес эрчим хүчнийхаа зардлыг 80% хэмжиж байгаа. 20%-ийнхаа нийт зарцуулж байгаа эрчим хүчнийхаа 20%-ийг л төвийн шугамаас авч байгаа. Үлдсэн 80%-ийг нь бол нарны панелаас авч байна. Өөрөөр хэлбэл төвийн одоо эрчим хүчтэй бол одоо 20%-аас 20%-ийнхаа төлбөр төлж байгаа байхгүй. Энэ өөрөө ингээд нөгөө бизнесийн цогцоор нарах юм бол байгаль орчин дээлтэй бизнес эрхэлж байгаа сонгодог кейс харагдаад байгаа. Гэдэг ч юм. Тэгэхээр ингээд нөгөө ямар одоо тренд ингээд эндээс ажилладаг байна вэ гэхээр байгаль орчин дээлтэй бизнесүүд бол нэгдүгээр санхүүжилт олж авах боломж нь нээлттэй байна. Зах зээлээр ч гэсэн одоо энэ чиглэлийн хөнгөлтэй зээлүүч гэдэг юм уу, бус тусламжууч гэдэг юм уу те санхүүжилтийн боломжууд нь нээлттэй байна. Дээрээс нь одоо энэ байгаль орчин дээлтэй гэдэг бизнесийг дэмжих боломжтой энэ байгууллага гадаад ч байж зөндөө болж байна. Монгол ч одоо ингээ эхнээс ингээ бий болж эхэлж байгаа. Байгаль орчин дээлтэй бизнес гэвэл одоо ингээ ганц санхүүжилтийн биш. Одоо бусад одоо санхүүгийн бус хэрэгслээрч дэмжих боломжууд бүрдэж эхэлж байна. Тэгэхээр нөгөө байгаль орчин дээлтэй гэдэг зүйл маань бол бизнесийн бас айгүй том бас хөгжих. Дээрээс нь бас зээл санхүүжилт олж авах, дээрээс нь дахиад бизнесээ томруулах энэ бас нэг юм тренд яваад байна л да. Тийм учраас манай өршин шийдэл төрөмс байгууллага цааш ирээдүйд юу хийх гээд байна вэ гэхээр байгаль орчин дээлтэй энэ бизнесийг илүү төлхөө дэмжих чиглэлийн төслүүдийг бичээд олон улсын донор байгууллагуудад хандаад санхүүжилтэд босгоод энэ чиглэлийнхаа төслүүдийг илүү төлхөө одоо хэрэгжүүлэх ийм сонирхол бол байгаа. Тэгээ бидний хувьд бол мэдээж яг нэг санхүүжилт гаднаас босгоно гэдэг бол ер нь бол маш том хэцүү ер нь бол ажил гэдэг. Өөрөөр хэлбэл гадны донор байгууллага биднэрт итгээд мөнгө өгөөд за энэ мөнгөөр та нар хэрэгтэй зүйл Монгол улсад хий гэж мөнгө өгөх энэ процесс хүртэл асар их ихтгэлцлийн болон бичиг баримтын үйл ажиллагаанд явагддаг. Тэгээ бид нар бол энэ дэр бол бас нэлээд их хүч гаргаж судалгаанууд хийж дотоодынхаа байгууллагатаар ч гэсэн одоо бичиг баримтын хувьд те нэг бол засаглалын хувьд гэдэг юм уу хэдүүд байхаас ахгуулаад засаглалын хувьд бол ерөөсөө нэг хүний байгууллага биш. Тэгээ манай өдөр зөвл ингээд одоо 2 жил ажиллаад солигддог. За гүйцэтгэл маань ч гэсэн одоо ингээд өнгөрсөн хугацаанд ингээд одоо дараагийн гүйцэтгэлээ ингээд сонгон шалруулад ингээд солиод ингээд явдаг. Өөрөөр хэлбэл засаглалын хувьд одоо нэг хүний хараад биш бизнес. Бизнес гэний байгууллага биш ээ гэдгийг ингээд нотолж харуулж байгаа. Дүрм журам тодорхой байна. Худалдаа авалтын журам тодорхой байна. Дээрээс нь одоо ажилтнуудаа явуулдаг бодлого тодорхой байна. Цалин үүсний бодлого тодорхой байна. Бүх хүчмөдөө тодорхой гэж гэх юм уу те. Энэ бүх одоо гэрийн даалгавруудаа хийгээд бид нар дахиад төслүүдээ бичээд гадны байгууллагуудад ингээд санхүүжилт босгодог. Тэгэхээр энэ нь бол манай байгууллага бол цаашдаа манай байгууллагын бас эрхэм зорилготой ч гэсэн бас тусгацсан байдیں۔ Бүр анханаас тусгацсан байд. Тэр нь байгаль орчин дээлтэй бизнесийг хөгжүүлэх гэдэг. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ бид нар бол цаашаа бас явах юм төлөвлөгөөтэй байна. За одоо тэгэхээр илүү жоохон юу тал руу нөрөө. Одоо таны бас зарим талаараа хувь хүн тал руу ч юм уу те. Одоо ер нь таны амьдралд ингээд олон төсөл хөтөлбөр, олон ингээд жижиг дунд бизнес ингээд хэрэгжүүлээд, сургаад, шүүгээд, арга хэмжээ зохион байгуулад ингээд явж хахад ер нь яг ийм хамгийн гүн сургамж өгсөн ер нь алдаа гэх юм уу те. Тэр юм ер нь юу вэ? Илүү хувь хүн талаас нь шүү те. За ер нь бол ингээд алдааг бол одоо нэг хүм болгол хэлдэг шүү дээ тий. Алдаж үзэх хэрэгтэй. Алдаж ийж тэр чинь алдаан дээр дахиад гიშгээ дараагийнхаа одоо амжилт руу ахидх юм аа гэх тий. Хүм болгон ер нь л ярьдаг. Тэгэхээр алдахгүй мэдж ирэх байхгүй. Зөндөө алдаа гаргаж байгаа. За яг хөө миний хувьд бол хамгийн одоо том алдаа гэх юм бол бид нар нэг юм жоохон баригдмал хүрээнд сэтгэхэд байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид нар ингээ нөгөө одоо шинэ ингээд ганц миний өвч биш л те. Ер нь бол ингээд зөвхөн миний үеийн залуучдыг ч юм харахаар яг нэг юм Монгол дотор байгаад баригдмал сэтгэхэд байгаа байхгүй. Хайрцагсаа гар сэтгэхгүй юм ч гэдэг юм уу те. Нэг юм яг нэг Монгол доторхоор ингээд сэтгэхэд ахаар Монгол зангаараа сэтгэхэд ахаар ингээд нэг бизнесүүдэд ч гэсэн ингээд өгөх гэж байгаа мессеж өгөх гэж байгаа одоо тэр зөвлөгөө ч гэдэг юм уу те. Тэр нь ингээд хязгаарлалт төлөвлөрөөд болчиход байгаа.
Одоо ингээд тэг дэлхийд дээр бол ингээд нөгөө дисрапт болж штэ. Бүх юм өөрчлөгдөж байна тий. Бидний одоо ингээд нөгөө одоо л ингээд хийж хэрэгжүүлэх гээд байгаа зүйл маань дэлхийд дээр бол хальдийн тэр нэгээд шал өөр төвшин ингээд очоод нэг бол ингээд AI-аар орлуулцдаг болцсон ч гэдэг юм уу тий. Бидний ингээд арай нэг өөр төвшний зүйлс харах хэрэгтэй байгаа даа. Тэгэхээр энэ ингээд эргээд одоо ингээд бодохоор бид нар юу хэрэгтэй байна вэ гэхээр биднэрт нэгдүгürt ерөөсөө судалгаа хийж чадахгүй байна. Тэрэн дээр бид нар алдаж байна. Миний хувьд ч гэсэн алдаж байна. Хоёрдугаар талаар дахиад Монгол дээрээ Монголынхаа хүрээнд бизнесийн орчинд ялангуяа энэ бизнесийг хөгжүүлэх экосистем энэ орчны хувьд ч гэдэг юм уу тий. Маш олон судалгаануудыг ерөөсөө хийж чадахгүй байна. Энэ дээр бол бид нар үнэхээр том алдаж байгаа. Тэгээд миний хувьд хамгийн том алдаа бол зөв хувийн талаас аач тэр нөгөө талаас аач тэр энэ судалгааны материалуудыг нэгдүгээр олж чадахгүй байна. Байгааг нь олж чадахгүй байна. Энийг уншиж чадахгүй байна. Бас бүр хувийн талаас нь бас унших цаг зав бас хайцгүй бас багтаа байна. Гэхдээ аль болох энэ төрлийн гаргаж байгаа шийдрүүч тэр бидний гаргаж байгаа шийдрүүч тэр дандаа судалгааны үндэслэл дүнлэлтээр тэр судалгаан дээр үнэлсэн энэ шийдрүүдийг гаргах хэрэгтэй байгаад байна. Тэгэхээр яг нөгөө эргээд ингээд харахаар бол ерөөсөө бидний юм сэтгэл хөдлөлөөр тулгуурласан шийдрүүд маань бол хөвшлэн дандаа ингээд фейлдэд байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр зүйл дээр аль болох гарахгүйгээр ерөөсөө судалгаа дахин судалгаа гэдэг ийм зүйл байх хэрэгтэй л санагдаад байна. Тий. Тэгээ бид нар бол ерөөсөө ийм дандаа нөгөө сэтгэл хөдлөлөөрөө бас хамгийн их ярьдаг юм байна. Дээрэс нь одоо өгөх юм мэдрэмжээ хамгийн их бас ингээ хүмүүс ингээ биеинд хамгийн хуваалцдаг. Сэтгэл хөдлөлөө хуваалцдаг. Тэнгүүд нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмжээ хүмүүс яриад хахаар яг тэр нэг үний юм шиг ингээд хүмүүс ингээ яваад тэр нэг ингээ цааш ингээ явсараа ингээ буруу шийдэл яваад байгаа сэтгэл төрөд байгаа. Тэг тэрний нэг юм нэг бодит байдал руу ирэх авчрах гол зүйл чинь ерөөсөө судалгаа байгаа байхгүй тий. Тэгэхээр манай төр засгийн байгууллагууд ч гэсэн одоо энэ жижиг дунд бизнесийг дэмжиж байгаа одоо жижиг дундын газар ч гэдэг юм уу тий. Энэ байгууллагууд өөрсдийн одоо хажуудаа тийм судалгааны хүрээлэнгүүдэд дамжуулаад ч гэдэг юм уу. Эсвэл одоо энэ судалгааны маш олон байгууллагууд байгаа. Эдний судалгаануудыг нээлттэй тэг тогтмол хэрвээ ингээд бизнесийн трендийг ажиглах гэж байгаа бол тэрийг ингээд жил болгон хийдэг ч гэдэг юм уу тий. Бид нар одоо ингээд нэг үйлдвэр чадрын судалгаа гэдэг бас нэг жил болгон хийгээд байна шүү дээ тий. Яг энтэй адилхан энэ судалгаануудыг маш сайн хийх хэрэгтэй байна. Эдгээр дээр л хөрнөл алдаад байна да гэж боддог. Том зургаараа бол хувь хүний хувьд ч тэр өнөөдөр бизнесийн орчинд үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд ч тэр төрийн шийдвэр бодлогын хувьд ч тэр ер нь дата мэдээлэл судалгаан дээр суурилж шийдвэр гаргаж бид нар чадахгүй байна л гэдэг гол point байна тий. За ер нь яг хуу төр гээд сая бас нилээд юм ярьчлаа. Ер нь та хэд маань төртөөгөө хэр үйл ажиллагаа нь уялдаж ажиллаж гин. Ер нь мэдээж гадны ихэнх төслүүд бас төрийн оролцоотой хамтарч хэрэгжүүлж байгаа зүйлсүүд бол зөндөл байдаг бах тий. Сайн нөгөө Cleantech буюу цэвэр технологийн төсөл маань бол бас байгаль орчны яамаар дамжаад бас хэрэгжиж байгаа. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлттэй яам тий. За тэгээд яг уу яамны хувьд бол одоо юу гэдэг чинь ингээд нэг шууд оролцоо бол байхгүй. Гэхдээ дэмжих байдлаар бол ингээд оролцоод явж байгаа. Тэгэхээр ингээд төртөг бол бид нар нэлээд нягт уялдаатай ажиллахыг бол хичээдэг. За одоо жишээ нэгэд хөнсөдөө аж ахуйн яамны жижиг дундын газар ч гэдэг юм тий. Жижиг дундын агентлаг. Тий. За жижиг дунд бизнесийг ялангуяа дэмжих чиглэлээр бол энэ газартай бол бид нар нэлээд нягт нямбаас хандарч ажилладаг. Гэхдээ манай нөгөө байгууллагын үйл ажиллагаа маань өөрөө төрөөс бол 100% хараад бос. Ямар ч нөгөө төрийн оролцооч гэх юм уу те альва шийдвэр гаргалт нэг бол одоо үйл ажиллагаанд бол улс төрийн ямар нэг тийм оролцоо төрөл байхгүй зөвхөн хамтын ажиллагаа талаас нь бол байна. Гэхдээ мэдээж нөгөө төрийн байгууллага бол тэгээд одоо би одоо 100 нэгтгэж шүүмжлэгч бол болмооргүй байна. Гэхдээ мэдээж учиртай талууд бол маш олон байгаа, сайжруулах хэрэгтэй зүйлүүч байгаа. Бид нар харин тэрэн дээр нөгөө шүүмжлэх гэхээсээ илүү энэ дэрнээс би санал зөвлөмжүүдээ өгөөд явж байгаа. Өөрөөр хэлбэл сайн нэг жижиг дунд бизнесийн одоо жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийн нэг тухай хууль гэж байна. За тэр хуульд одоо бид нар ингээд нэмэлт өөрчлөлт оруулахад бид нар ингээд идэвхжүүлэн оролцоотойгоор биднээс сал зөвлөмжөө өгөх энэ үйл ажиллагаануудыг зохион байгуулах тэр хуулийг санаачлаад явж байгаа тэр улсын хурлын гишүүд гэх юм уу те тэдэртэй ингээд ойр ажиллах бид өөрсдөө бас дуугаалыг хөрмөр шүү дээ. Яагаад тэгэхээр бид нар жижиг дунд бизнесчлэгчтэй одоогор ингээд одоо нийт том зургаар бол бид ингээд бараг 40,000 жижиг дунд бизнесчлэгчтэй ингээд
бид ингээд дата бааз үүссэн байна. Эдгэртээ ямар нэгэн байдлаар ингээд нэг сургалтаар ч гэх юм уу нэг бол амьдралаар уулзсан, нэг бол бүр ингээд зөвлөх хөгжлөгөө авсан, төслүүд хамрагдсан ийм жижиг дунд бизнестэй байгаа байхгүй. Тэгээ бид нар ингээд нэг бас өөрсдийн төслүүдийн хэмжээнд маш олон судалгаанууд хийсэн байна. Энэ дээр шиг ингээд нэг юм нэг одоо юу гэх мэдээлэл байгаад шүү дээ. Энэ мэдээллийг бид нар энэ төр засгийн байгууллагаас дамжуулж өгөхнөөс бид нар бас үүрэг байгаа юм л та. Тийм ч бас тэр нөгөө шаардлагатай болвол хуульд нөөцлөл оруулахад нь одоо өөрсдийн санал зөвлөмж өгөх, энэ одоо ажлын хэсгийн уулзалтуудад идэвхтэй оролцох, өөрсдийн бас саналаа өгөх энэ ажлуудыг бол бид нар бас ингээд бас хангалттай өгөө явж байгаа. Тэгэхээр энэ бол төр засгийн байгууллагатай бол бас хангалттай бас хамтраад ажиллаж байгаа. Тэгээ яг хоо эцэн эргээд нөгөө нэг нэг талаас хэлэхэд төр засгийн байгууллага мэдээж асуудлууд бол байна. Тэгээ тэрийг одоо татж яриад явах уу. Гэхдээ бид нар бол өөрсдийн чаддаг зүйлээрээ энийг засахт нь одоо дэмжлэг болоод явъя гэдэг ийм л бодолтой явдаг ийм хүмүүс залгаж байгаа. Зөв. За одоо тэгвэл ер нь яг энэ Монголын жижиг дунд бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх энэ ер нь экосистемд одоо таны мөрөөдөл тий таны одоо амлалт ер нь юу байж чадах вэ? За, энэ амар том асуулт байна. Ер нь бол мэдээж яг нөгөө хүн болгон мөрөөдөлтэй. Яг энэ талынх нь мөрөөдөл бол гэх юм бол зүгээр ийм зүйл байж болох юм. Энэ экосистем гэдэг зүйл маань ингээд хин нэгний оролцоо биш. Одоо хин нэг хувь хүний оролцоо ерөөсөй байж болохгүй байна. Тэгэхээр энэ экосистем гэдэг зүйл маань тогтолцоо бүрдэх хэрэгтэй байна. Тогтолцоо буюу систем бүрдэх. Тэр одоо ингээд одоо Баторшин орно, Хишиг сүрэн орно, Мөнхөр орно хамаагүй тий. Тэр тогтолцоо нь өөрөө байж хахад тэр тогтолцоо нь өөрөөр ингээд аваа явчихдаг. Тэр тогтолцоог бүрдүүлэх нь хамгийн чухал байдаг. Өөрөөр хэлбэл тэр тогтолцоо нь яаж бүрдэх вэ гэхээр нэгдүгээр хуулийн үрээд бүрдсэн байх хэрэгтэй. Тэгээ хууль нь маш ойлгомжтой байх хэрэгтэй гэсэн. Тэр хуулийн дээрээ тэр хуулийг дагалдуулаад тэр жижиг дунд бизнес эрхлэгчдийн одоо хөгжих тэр орчныг бүрдүүлэхэд шаардлагатай бусад одоо оролцогч талуудын оролцоонуудыг нь маш сайн тодорхой болгоцсон байх юм бол энэ экосистем өөрөөрөө аваад явчихна. Өөрөөр хэлбэл жижиг дундын газар за төрийн байгууллага байна тий. Энэ өөрөө ингээд яаж ажиллах тэр зачим тодорхой, нээлттэй, сонгон шалгуулалт нь тодорхой. Хөнгөлтэй зайлуулж байгаа бол хөнгөлтэй зээл нь одоо маш нээлттэйгээр олгогчдөг. За тэгвэл хөнгөлтэй зээлийн араас дахиад тэр нэгийг дэмждэг одоо сургалтын байгууллагууд нь тодорхой. Тэр нь хэн оролцох юм ч гэдэг юм тий. Одоо чинь тэр 2019 онд батлагдсан жижиг дунд үйлдвэрлэгч хэрэгтэй хууль дээр жишээ нэгээд зөвлөх хөгжлөгээ гэдэг үг бас явж байгаа. Тэгэхээр тэр хизээч хэрэгжиж байгаа жишээ. Зөвлөх хөгжлөгээ нэг байх хэрэгтэй байгаа даахгүй тий. Тэгээд энэ яаж хэрэгжсэн бэ гэхээр одоо манайх шиг юм төрийн бас байгууллагуудтай төрийн байгууллага хамтрах маягаар л ерөнхийдөө хэрэгжиж чинь гэдэг нэр зүгэд явж байгаа байхгүй өнөөдөр хүртэл. Тэрнээс бол ингээд уг нь бол яг тэр хуулийнхаа дагуу бол төр жижиг дунд бизнес эрхлэгчдэд зөвлөх хөгжлөг үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх ийм хуулийн залт байхгүй да. Энэ бол ингээд жишээ нэг хязгаарч хэрэгжээгүй байх ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ бол ингээд экосистем хамгийн том нэг оролцогч тал нь байхгүй. Ингээд алдагдчихж байгаа. Тэнгүүд нь магадгүй одоо энэс болоод гिचнээ жижиг дунд бизнес хөгжиж чадаагүй гацсан бол зөвлөх хөгжлөг авч чадаагүй гацсан болж гэдэг юм уу тий. Дээрээс нь нөгөө банк санхүүгийн байгууллагууд. Дээрээс нь одоо энэ сурал судалгааны байгууллагууд. Академиуд. Нэг бол одоо энэ сургуулиуд тий. Шинжилгээ ухаан технологийн сургууль. Нэг бол одоо юу гэдэг босод одоо энэ академи сургуулиуч гэдэг юм. Бүх оролцогч талуудын оролцоо нь ингээд тодорхой. Ерөнхийдөө оролцлоо гэхэд тэр нь ингээд нөгөө аль аль талдаа бенефит нь ингээд очдог. Энэ тогтолцоо ингээд бүрдэж чадах юм бол жижиг дунд бизнес эрхлэгчдийн үнэхээр ийм хөгжих тэр нөхцөл нь бол бүрдээл явчихна гэсэн. Тэгээ тэр нэг стартапаас ахвал ингээд ороод ирэхэд л за энэ юм байх юм байна. Хийшээ бол ингэх юм байна. Энэ тогтолцоо нь юм байх юм байна. Би эндээс санхүүжилт авч болох юм байна. Гэхдээ би ийм хүнд бүрдүүлсэн байх хэрэгтэй байна. Бүх юм ингээд тодорхой. Ийм л ийм тогтолцоог бүрдүүлж чадах юм бол жижиг дунд бизнес эрхлэгч. Жижиг дунд бизнесүүд бол хөгжиж чаднаа л гэж бодож байна. Тэрнээс бол одоо Хишиг сүрэн Баторших хоёр бол араас нь хичнээн гүгэд одоо юу гэх юм хувийн талаас бол хэцүүлтэй. Тийм голон дээр тогтолцоо гэдэг зүйлийг нь бий болгох юм бол энэ өөрөө ингээд одоо мөнхийн настай байхгүй тий. Тэрнээс жишээ нь ингээд хин нэг ингээд жижиг дунд бизнес эрхлэлийг хөгжүүлэх гэж яваад хин нэг улсын хурлын гишүүн ч юм уу тий өөрийнхөө бүрийн эрхээ хугацаанд хэрэгжүүлэх гэж үзэх юм бол тэр бол зүгээр л төр зүрийн л одоо дэмжлэг бол тэрнээс бол урт хугацаанд мөнхийн насгүй тийм дэмжлэг л гэж ойлгож байна. Одоо тэгтээ ер нь юу гэмдэ хөгжлийн шийдэл ч гэсэн энэ нэг одоо юу гэдэг тогтолцоог бүтээх гээл
мөрөөдөл зориул явж байгаа шүү дээ. Би бас яг бизнесээ томруулъя ч гэсэн мэдээж яг бид хэдийн ч гэсэн ихсэн гол зорилго шалтгаан бол ерөөсөө л өнөөдөр жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн дуу хоолой, мэдээлэл хоорондоо одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг дэмжих, худалдаж авах юу ч үгүй тий. Энэ юм ингээ хол танхим өөрөө яг үнэндээ хол цөөн хэдэн гишүүд байгуулахдаа үйлчлдэг сүулдэ хит томроод одоо үйл ажиллагаа гүйцэтгэх захирал ерөнхийлөгч төр засгийн оролцоо хүртэл ингээд айгүйх байдаг тий. Мэдээж Монголд бас ингээд AmCham, Business Council of Mongolia одоо юу гэдэг ингээл олон Европын ингээл AmCham-ууд янз янзаараа чамбарууд бол үүсээд идэг. Гэхдээ тэр хэд маань бас яг тодорхой зорилго нь ийм илүү одоо энд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагынхаа эрх ашиг хамгаалах эсвэл одоо тодорхой хэмжээнд том бизнесүүдэд одоо нөлөөлөх тэгэл нөгөө яг үнэн туз хүмүүсийн харахаар илүү ингээл нэг тийм яг өнөөдөр яригадаад байгаа жижиг дунд бизнесүүдэд хүртээмжтэй бодлого гаргах, дуу хоолойг хүргэх, нэгтгэх одоо сургалт судалгааны юм хийх гэхээр арай л нэг ихтгэл үнэмшил төрөхгүй л байгаа юм л та тийм. Тэгээ бидэд бол яг хөө мэдээж том бодол, зорилго юм байх хэвээр таны хэлж байгаа яг зөв тогтолцоогоо бид нар мэдээж нөгөө одоо юу гэдэг хүн болгоны л хүсэх зүйл бол чи хүн Марио шиг олон амьтай байхгүй штэ тий. Нэг амьдэрдэг, нэг улсад төрчдөг. Тэгсэн нөгөөх нь ингээд тогтолцоонч байхгүй, экосистемч бүрдээгүй институт одоо болох нь хаамаагүй хол нэг ийм л улсад төрчиж. Тэгтээ яг би нөгөө зарим талаараа бол бас яг энэ нь өөрөө одоо бас ойрхон байгаасай тий. Та бүгд ч гэсэн та бүгдийн оролцоо, бид хэдийн оролцоо хин нэгэн хүн манлайлж шахаж ижил одоо үр дүн гарна гэж бол итгэж байна. За та амлалт хэлсэнгүй шүү дээ. Гой амлах тийм ихтгэл үнэмшилтэй гой зүйл ер нь юу вэ? Жижиг дундаа одоо юу гэдэг би бас нөгөө яагаад танаас бас хүн болгоноос амлалт нэхэд байвал тэнэгэлдээ. Тэгтээ яг зүгээр бодсон бэ гэхээр мэдээж би бас бид нар ч бас нөгөө хөгжлийн шийдэлтэй ойр ажилтдаг. Та хэд маань юу хийгээд байна, яагаад байна гэдгийг ер нь мэддэг. Тэгэл нөгөө ямар болж л өгвөл нэг хамт төсөл хөтөлбөр хэрэгжүүлчих гээл болж л өгвөл үйл ажиллагаа юм дэмжих гээл ингээд хамт санжигнаад яваад байдаг. Тэгтээ яг нөгөө зарим талаараа одоо юу гэдэг бизнесээ томруулъя гэдэг бол өөрөө дөнгөж одоо бүрлдээд явж байгаа л нэгсэндээ төрийн бус байгууллага ийм баадгаа. Тэгэхээр одоо та хэд маань бол харьцангуй ийм бодтой олон жил тууштай юм хийцэн болохоор таны бас амлалт биднийг ч гэсэн ингээд зөв чиглүүлээд за энэ зүйл рүү хамт ингэх хэрэгтэй юм байна гэдэг нэг тийм одоо мотивац гэх юм уу эсвэл нэг юм хонглын үзүүрийн гэрэл юм уу бас тийм байх боломжтой болов гэж хараад байна тийм. За амлалт гэвэл би одоо яг энэ бизнес томруулъя гэдэгтээ уйлдал тийм зөв ямар ч хэлсэн өөрийн чадах амлалтыг хэлье гэж бодож байна. За манай дээр бол ингээд гадны санхүүжилтийн төслүүд байж байна. Тэгэхээр энэ бизнес томруулъя гэдэг юмс байгуулахтай бол ямар ч хэлсэн төслийн хүрээнд бол хамтраад ажиллая гэдгээ хэлье. За нэг тийм. За баярлаа. Тэгээд үйл ажиллагаанууд хэдүүлээ бас ингээд уйлдуулаад хамтраад ажиллах юм. Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид рүү чиглэсэн, байгаль орчин руу чиглэсэн, байгаль орчин нээлттэй бизнесийг дэмжиж чиглэсэн, цэвэр технологи руу чиглэсэн ийм зүйлсүүд дээр хэдүүлээ хамтраад ажиллая. За шаардлагатай бол хэдүүлээ дахиад бүр ингээд хамтарсан төлөвлөгөө гаргаад ажиллая тий. Энэ дээр бол хамтраад ажиллахад бол бүрэн нээлттэй. Тэгээд энэ дээр бол бидний зүгээс бол ямарсан чадах зүг зүйлрээ туслахад бэлэн байна. Тэгээд энэгээр энэ амлалтыг бол өгч байна. За хоёр дахь зүйл маань бол бас нэг бизнес эрхлэгчтэй амлаж байгаа бас нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр мэдээж нөгөө бизнес эрхлэгч маань бол ингээ маш завгүй байдаг.
Тэд нар маань өөрөөсөө юмнуудыг хийж байгаа, өөрсдөө бүтээгдэхүүнийг хийж байгаа. За тэгээ буцаага зах зээлээр гараад борлуулах хичээж байна. За ингээд яваад байгаа. Гэхдээ энэ дээр нэг зүйл одоо нэг ажиглагдаад байгаа нь юу вэ гэхээр энэ завгүй одоо бизнесүүдийн одоо ингээд хийж байгаа бизнесүүд дундаа жоохон ч гэсэн цаг зав гаргаад өөрсдийнх нь толгой руугаа одоо юу гэдэг чинь нөгөө бизнесийн мэдлэгээ нэмэх энэ бүх зүйл ингээд дутагтаад яваад байдаг. Тэгээ нэг өдөр тутмынхаа ингээд нэг бизнестэй анхаарад ингээд явцсан. Гэтэл нэг манай дөр хурж сургалтанд суугаад гарч байгаа бизнесүүд би ч нэрээ альдины томрох болцсон юм биш үү? Би ч одоо яагаад өнөөдөр хүртэл ингээд юу ч хийхгүй яваад хэсэх юм бол гэдэг ингээд ухаараа гардаг. Бизнесийн мэдлэгээс илүү тэр ухаарлал амар чухал байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ чиглэл рүү чиглэсэн ийм одоо мэдлэг түгээх тэдний ухааруулах ийм чиглэлийн бас үйл ажиллагаануудыг явуулнаа. Тэгэхээр бизнес эрхлэгчид маань энэ дээр бас идэвхтэй хамрагдаарай гэж хэлээ. Тэгээд хаман гол нэг сая ягаад ингээд завгүй гэдэг нь гэхээр завгүй учраас хамгаалж чаддгүй. Тэгэхээр жоохон ч гэсэн цав гаргаарай, өөртөө цаг зав гаргаарай. Тэгээ манай дээр бол мэдээж хэрэг бид нар хамгийн мундаг шилдэг гэсэн бизнесийн зөвлөхүүд, за тэгээд эрдэмтэн судлаачдыг бид нар энэ дээр авчираад тэгээд юу яадаг, сургалтууд авал хийдэг. Нөгөө талдаа яадаг вэ гэхээр бизнесийн альдины гайгүй босгоцсон. Өөрсдийн гэсэн ингээд бас нэг бизнесийн ийм нэг барилгыг бий болгоцсон. Энэ хүмүүсийг бид нар буцаагаад энэ бизнестэй ментор болгож холбож өгч байгаа. Тий. Тэгэхээр энэ боломж бас байна. Өөрөөр хэлбэл танай бизнес за эрхэс тий. Өөр одоо дөнгөж гарч ирэх гэж байгаа IT компанид менторлоод явж болно шүү дээ тий. Ингэдэг шүү. За ийм дэр алддээ шүү. Тэгэхээр та нар энийг алгасаа яваарай тий. Наа чи юусоо болохгүй шүү. Энэ замаар яваарай. Яг ингээд та нар ингээд бизнес хийх явж идэл татвараас ингээ шүү. Тэнгүүтэл та нар ингээрээ тайлангаа ингэж хийхний үед гарвал зүгээр шүү. Одоо ерөөсөө 1% татвар төлж байгаа. Энэ 1% хэлбэршөөс нь татврын тайлангаа гараа явал их үедээ та нарт хамаагүй хэлбэр шүү. Анхаарчны ингээд зардгийн баримт бүрдүүлчихсэн хамаагүй илүү одоо ингээд их үедээ бол тэрэндээ цаг зав гарахгүйгаа. Тэгэхээр одоо ингээд нэгтлэн бодгоч байхгүй бол хэлбэршөөс нь татвараар яв. Энэ илүү ингээд та нарт хэлбэр байд юм билээ шүү ч гэх юм уу тий. Энэ менторлох энэ зүйлс маань амар чухал. Тэгэхээр ямар ч байсан миний зүгээр өгч байгаа бас нэг дараагийн амлалт бол энэ ментортой холбож өгч чаднаа. Тэ бидэртэй ингээд холбогд. Тэгээ бид нар бол яг энэ өөрөөсөө салбартаа ингээд мэрэгсэн энэ менторуудтай бид нар таны бизнесийг бас холбож өгөх боломжтой шүү гэдэг бас хэлье. Би бас нэг гой санаа боллоо. Тэгээ чамаас асууя. Шиг маань түрүү хэлсэн бас подкаст эхлэхээс өмнө цөмөрөө ярьж исэн 200 гаруй мянган дагагчтай одоо пэйж хөтлөөд IG-н ч гэсэн бас 50 гаруй мянган дагагчтай тухайн үед бас ер нь бол англи хэлийг хүмүүст богино хугацаанд сурах, мэдэх, өөрийнхөө арга таах, тактик техникүүдийг хуваалцаа. Тэгээ сүүлийн бас 3-4 жил итгэхгүй ашигладаг болцсон гэдэг хэлсэн. Одоо тэгвэл ер нь IG-га ингээд яг ухаарал өгөх, зөв гаргалгааг гаргах те нөгөө бизнесүүдэд өшшээд чинь ингэх хэрэгтэй байсан байж тээ гэдэг юм хоёрт яг ингээл ментор холболт юм шүү. Одоо намайг нэг сайн одоо юу гэдгийг үнэхээр чин хүсэлтэй сурыг хөгжиж гэж байгаа компанитай холбоол өгвөл наа чи ингээд за хишгээ чин бол коннектор юм байна гэд авах юм шүү. Тэгэхээр одоо сошиалоо чи ингээд бас тэ айгу яг ийм бизнесийн зөв зүйлд ашиглаад одоо бизнесүүдийг чиний одоо юу гэдэг мэдээж маш олон ингээд харилцаж исэн, ажиллаж исэн хүмүүс байгаа тий. Тэгэхээр тэр гоё сувгийг бас сайн тэгж одоо ашиглахыг бас хүсэж байна. Тэгээд тэрэн дээрээ амлаарай. Яг уу миний хувьд бол яг нөгөө англи хэл гэдэг бол аягүй чухал. Одоо бол мэдээж нөгөө англи хэл дээр нэмэх нь гэдэг сүүлийн үед бол юм болчлаа тий. Бидний хувьд бол англиас сурах нь хамгийн чухал байсан. Тий. Одоо 2 дахь 3 дахь хэлэхээс илүү англи хэл одоо universal хэл тэгэхээр одоо тэгээ тийм учраас би нөгөө тэр пэйжийг бол одоо сүүлийн одоо бараг 10 гаруй жил луг нь хөтлөд явчаа. Тэгээ яг сүүлийн 3 жил бол жоо итгэхгүй ажиллаа. Тэн дээр бол яг англи сурахтай холбоотой мэдээллүүдийг тавиад хүмүүс бол ингээд маш их шеэрлдэг, нэлээд итгэвтэй хандлагатай байсан. Энэ пэйж маань бол одоо сүүлийн жоо итгэхгүй байгаа. Тэг би яг нөгөө нэг ягаад итгэхгүй байгаа гэхээр яг энэ өөрийнхөө үнцэн ажил дээр бүр үнэхээр одоо төвлөрчлөө одоо сүүлийн хэдэн жил бол ерөөсөө яг энэ гаднаа санхүүжил босгох за тэгээд төслүүдээ хэрэгжүүлэх
Тэгээ энэ ажлуудыг нэлээд төвлөрөөд ажилласан учраас бас цаг зав үед бас нэлээд бага байлаа. Тэгээ одоо бас цаашаа энэ өөрөө чи хэлдгэр яс хойш суугуудаа сэтгүүтээ ашиглаад бас мэдээлэл түгэх, ялангуяа төсөлтөй холбоотой мэдээллүүдээ ч гэсэн түгээгээд ингээд явъя. Тий. Тэрийг би нөгөө за амлаа шүү. Шиг би яг бас ингэж хараад байна л та. Мэдээж нөгөө эрдэмтэй хүн даруу гэдэг шиг тий. Одоо чи ингээд за яг тодорхой цаг хугацаанд англи хэл мэдээж чухал. Одоо бол эн чи ингээд чи лизинээ өөрөө хөгжөөд бүр next level очсон байгаад шүү дээ. Тэгэхээр би бас яг чамайг яг тэр мэдлэг одооны ингээд ур чадвар олж авсан нөлөөлөл тий. Чи бол одоо жишээлбэл манай руу холбогдоод за ийм байгууллага байна. Таад ингээд менторлээд их гээл эсвэл ийм байгууллага байна. Ингээд менторлээд их гээл 4-5 байгууллагуудыг хооронд нь холбоол за энэ залуу маань инглээ шүү. Ийм дараа нь фидбек өгсөн гэл publicly яг жижиг дунд бизнесүүдийг гоё хооронд нь холбоод магадгүй жижиг ийм өөрийнхөө одоо нөгөө хувь хүний олж авсан туршлага мэдлэгийг бас гоё ингээд би нөгөө өөрийнх нь хэлсэн одоо юу гэдэг хийхийг зорж байгаа зүйл дээр нь дөрөөлөл бас нэг хөрхөн дараагийн next chapter юм болов уу гэж бас бодож байна тийм. За мэдээж тэгээд тэр бол хувь хүний шийдвэр тийм. Тэгэхээр менторшип гэдэг бол амар чухал зүйл байгаа. Яг манай Монголд нэг менторшип гэдэг зөв хүн болго мэддэг мөртлөнгөө хүн болгон бас нэг хийдэггүй юм зүйл байгаа. Менторшип. Ер нь бол ментор тэгээ менти гэдэг. Менти бол одоо жишээ нь сонсож байгаа хүн. Ментор бол одоо ингээд зөвлөгөөх юм одоо зөвлөгөөх яашаа тий. Ер нь бол энэ ахан дүүдээ зөвлөж байгаа зөвлөгөө байхгүй да менторшип гэдэг чинь үйл ажиллагаа тий. Манай дрос тим энэ бас тогтолцооноос өмнө бүрдсэн манай байгууллага дээр бид тэр ингээд менторудаа бүртгэж аваад ментинуудаа бүртгэж аваад хооронд нь холбоохын үйлчлэлтээр бас хийдэг. Өөрөөр хэлбэл энэ өөрөө одоо юу гэдэг чинь ментор нь заавал мэдлэгтэй байх албагүй. Ментинус заавал мэдлэггүй байх албагүй байхгүй. Ер нь ер нь бол хүн болгон өөр өөрсдийн гэсэн мэдлэгтэй мэдээлэлтэй. Тэгэхээр ментор нөрөө ментич болж болно, ментин нөрөө менторч болж болдог. Ийм л зүйл гэсэн. Яг бизнесийн орчинд ирэхээр арай жоохон өөр төвшөнд болчдөг. Өөрөөр хэлбэл одоо эргэсийн үед бол одоо өөрөж хэлдгээр одоо next level очсон явж штэ. Тэгэхээр одоо дөнгөж гарч ирэх гэж байгаа энэ IT-ийн чиглэлийн компаниудад одоо эсвэл заавал IT-ийн биш өөр дэг компани ч гэсэн. Тийм шүү дээ. Тий, байж болох байхгүй. Тий. Заавал одоо ингээд IT бол IT-ийн компани гэсэн зүйл юусоо байхгүй. Ментор бол юусоо тийм сайн дурын үндсэн дээр явагддаг. Би одоо өөрийнхөө ингээд хүсэл зоригхоо төлөө нэг бол одоо би ингээд нийгэмд оруулах гэж байгаа сайн сайхны төлөө эний бизнес хөрхийн хамт бас нэг босчул зүгээр юм да гэдэг тэр сэтгүүхээ төлөө нэгэндээ өгж байгаа одоо сайхан сэтгэлийн зөвлөгөө байхгүй тий. Тэгэхээр энэ зүйл маань бол айгүй тийм гэгээлэг юм зүйл байдаг. Тэгээ ментор ментинууд маань бол бас хоорондоо бас нэг юм жижигэн гэрээ итер байгуулчаад бүр зүгээр идэв. Одоо тэрэн дээр одоо юу гэдэг чинь энэс илүү одоо хэл хязгаараа тогтоож өгч байгаа байхгүй. Энэс илүү бол гарахгүй. Хоёлаа энэ хүрээ дотроо л ярилцсан. Мэдээж ингээд юу гэдэг чинь ингээд өөрөөс чинь бүр нэг юм байгуулах чинь нууц гэж хал. За та юу яачих. Байгууллагаа дөрмийг натаа ширчих гэдэг болохгүй шүү дээ тий. Тэгэхээр тэр хэл хязгаараа тогтоож байгаа тэр хэл хязгаар дотроо ингээд чөлөөтэй ингээд ярилцдаг энэ зүйлийг л менторшип гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ зүйл маань бол аюул чухал. Тэгээ бас өөрөөр бас менторлох боломжтой гэхээр би бас менти болчих боломжтой бизнесээ бас сайдгүй бодоос авч байна. Зөв яг зөв. Би бас наадхыг чинь шигээ хоёлаа ингээл та. Би бас нөгөө ер нь яг хуу бодтой нөгөө төсөл болгоод те ядаж ингээд одоо би бол чамайг хэсэг хугацаанд за сошиал ашиглаагүй дадаа гэд энэтэй л яг холбоод ярьчлаа. Гэхдээ ер нь бол яг илүү бодтой болгох, илүү яг одоо үнэхээр би бол одоо яг ингээд одоо журүүрийн үүсгэн байгуулагчтай нэг мөнх эрдэнэ захирал эднэртэй бол хаяа үнэхээр ингээд бичээд кофе суугаад чи ингээд гэл яг цөөхөн удаа ч гэсэн тэр чинь бас ингээд миний хувьд бол бас айгүй ингээд ингээд гэд одоо юу гэдэг ойлголт юм аваад яг тэр яг нөгөө чиний хэлдэг ухаарл гэдэг юм уу те тэр юмыг ингээд олж исэн юмнууд бол зөндөө тийм одоо
Бүү ах байна. Одоо ер нь стартап Монгол гээл одоо Бостонд бас карьерийн болон одоо сургуулаа орхиод ирж бизнес хийх интернет одоо маш их нөлөөсөн ингээд айгүй чухал хүмүүс байдаг. Өнөөдөр яг чиний хэлж байгаа зөв. Ер нь бол бизнесүүд маань ингээд ер нь ингээд алаан дотор л байгаад байгаа байхгүй яг үүндээ тий. Гэтэл бас яг нэг ингээд одоо юу гэдэг түр нэг пауз аваад сургалтанд суух байна уу? Бас нэг өөрийгөө хөгжүүлэх үүднээс ментор хүнээс зөвлөгөө авах байна уу? Энэ талын юмыг одоо хоёлаа яг хөгжүүлээ. Би бол гэхдээ энийг яг бас нөгөө одоо энэ яг бизнесээ томруулъятайгаа мэдээж уяад хөгжлийн шийдлийнхаа бас яг тэр зөв одоо тоглоомын дүрмийг гаргаж ирж байгаад тэгээд яг ийм албан ёсны гой хөтөлбөр болгоод тэгээд хоёлаа бас цаг заваа гаргая. Тийм. Окей. За ингээд тэгвэл тэгээд маш олон юм тохирчд юм аа. Манай мөнх хоёр намайг одоо сүлд зэмлээд байгаа ингээ подкаст хийхээр та даалгавар аваад байна. Амжих юм уу гэх. Амжих юм уу? Яг одоо хийх юм уу? Ямар их юм амлалт юм бэ л гэдэг юм. Окей. Тэгэхэд за ямар ч гэсэн хишгээд маш их баярлалаа. Цаг заваа гаргаад тэгээ ямар ч байсан тийм хөгжлийн шийдэлтэйгээ одоо бизнесийн томруулъя бол одоо суралцаад ментийн байгаад хамтарч ажилланаа. Тэгээд ирээдүйд олон бас ерөн жижиг дунд бизнесийг хөгжүүлэх одоо үйл ажиллагааг дэмжих те ийм олон зүйл бол хийнэ гэдэгт одоо итгэж гин. Тэгээд та хэдтэйгээ бас одоо хамтын ажиллагаа байгуулад жилдээ ингээ 2 удаа том саммита хийгээд бидэд бас тийм өөрсдийнхөө яг нөгөө бизнесээ томруулах платформын бэлтгэл ажил юмнуудыг хангаа ингээ явж байгаа. Та хэдээсээ бас зөвлөгөө тусламж аваад хамтарч ажилланаа. За баярлалаа. За баярлалаа. Тий. За тэгээд өнөөдрийн бас подкаст бас урьж оролцсон маш их баярлалаа. Тэгээд энэ хуваалцаг бас зөндөө мэдээлүүд байна л да. Тэгээд энэ мэдээллүүдийг бас авахар бол тийм өөр ямар хуваалцаагүй мэдээлэл байна. Хойлоо ярил л та тэгвэл. Шууд дуусгацсан гэж бодоод. Гэхдээ өөр гоё яг энэ манай community-д хэрэгтэй юм аа бол хойлоо ярина штэ. За яг одоо ер нь бол яг мэдээллийн чанартай зүйлсүүд ер нь бас байна. За тэрний юу вэ гэхээр одоо яг манай байгууллага дээр янз бүрийн үйл ажиллагаанд явагдаж байна л да. Тэгээд одоогийн байдлаар бол бид нэр 70 байгууллага төсөлтөд явж байна. За одоо энэ цэвэрлэн байгууллага 70 байгууллага төсөл 70 байгууллага тий. Төсөл явж байна. За энэ Канадын сангийн төсөл явж байна. За уядлахын төсөл явж байна гэдэг юм уу тий. Энэ олон төслүүд ингээд бас явж байгаа. Тэгээ энэний хажуугаар бид эдийн бас нэг хийх гээд бас зориод байгаа зүйл нь юу вэ гэхээр бидний нөгөө залуучууд руу чиглэсэн ялангуяа нөгөө social entrepreneurship гэдэг рүү чиглэсэн ийм үйл ажиллагаа өвсдөр сайлуулах санаачлаад явуулах зүгээр байгаа да. Бид энэ чиглэлийн төслийг урд нь амжилтаар хэрэгжүүлээд дууссан. Нүүбийн хүн амын сантай хамтарсан төсөл. Тэгээ social entrepreneurship гэдэг бол амар тийм сонирхолтой. Амар сонирхолтой. Тэр нь юу вэ гэхээр нийгэмд байгаа асуудлыг шийдвэрлэх замаар чи бизнес хийх гэсэн үг. Ер нь бол тий. Зүгээр нэг бизнес эрхлэх биш. Одоо магадгүй одоо жишээ нь айгуу сайн тийм social entrepreneurship-ийн кейсүүд зөндөө байна л да. Бас бид эдийн гаргаж ирсэн амжилттай бас кейсүүд ч бас зөндөө байна. Тэрний нэг нь одоо жишээ нь манай дээр нэг одоо ч гэсэн бизнесээ хийгээд явж байгаа өмнө говьт байдаг, хам богдод байдаг жишээ нэг мөнхсүрэн гэдэг нэг эмэгтэй байгаа. Тэр мөнхсүрэн гэдэг эмэгтэйгийн хувьд бол эмэгтэй хүн. Гэхдээ оюу толгойд бас бараа бүтээгдэхүүн нийлүүлчих бас сонирхолтой байгаад байдаг. Тэгээ маний хүний одоо жишээ нэгэд гол тэр social entrepreneurship-ийн кейсийг гаргаж ирсэн амжилттай зүйл нь юу байсан бэ гэхээр өмнө говьт байгаа одоо жишээ нь өрх толгойсон эмэгтэйчүүдэд авч ажилласан. Гэхдээ зүгээр авч ажиллуулаагүй тэднэрт өөрийнхөө компанийнхаа хувийг эзэмшүүлсэн байгаа байхгүй. Тэгээ тэр нь өөрөө эргээд ардаа ямар одоо сайн эерэг үр дагаврыг бий болгож байна гэхээр би өөрийнхөө компанихт л ажиллаж байгаа байхгүй тий. Хувь эзэмшүүлчихээр. Зүгээр цалин өгөөд бол эзэн нэгэн цагт магадгүй сарын дараа ч юм уу бай шүү дээ. Гэтэл хувь эзэмшигчд бол би өөрийнхөө компанид л ажиллаж байгаа. Өөрийнхөө компанид л ажиллаж байгаа өөрийнхөө бүхэл зүр сэтгэлээр ажиллаж байгаа байхгүй тий. Тэгээд эдний компани бол маш богино хугацаанд томорсон.
хоёрлоход бол ажлын хувцас нийлүүлдэг болсон. За тэгээ яг энэ кейсээрээ бүр Өмнөд Америкийн одоо Колумб улсад очиж одоо дэлхийн шилдэг залуу энтерпренер гэдэг шагналыг авч байгаа байхгүй. Вау. Гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ зүйл маань бас ингээд бас айгуу чухал байгаа. Бид нар энэ social entrepreneurship гэдэг энэ ойлголтыг бас хаяхгүй бас цаашаа бас аваад явах юм сонирхол бас байгаа. Энтэй холбоотой бас бид нар төслийн санал бичээд олон улсын байгууллага руу бас хандах ийм бас төлөвлөгөө бас байгаа. Тэгэхээр гэх хэмжлэн бас мэдээлэлүүд бас зүгээр мэдээллийн чанартай зүгээр хэлэхэд. Тэгэхээр яг нэг юм нийгэмдэр айгүй олон төрлийн ойлголтууд байгаа тань л да. Entrepreneurship. За entrepreneurship дотор дахиад social entrepreneurship. За тэгэл дахиад одоо юу гэдэг чинь нэг юм ногоон технологи гэдээ байна. Тэнгүүтээ цэвэр технологи гэдээ бас байна. За тэгээд тойрог эдийн засаг гэдээ байна. Тэгээд төсвөлүүдээр тойрог эдийн засгаар дахиад бас ингээд хөлшөөл наривчлаад айгүй олон ойлголт бас гарч байгаа. Shared economy буюу одоо ингээд тэ хуваалцах эдийн засаг гэдээ бас байна. Care economy гэх бас гараад ирсэн. Одоо манай Канадын сан дээр бол жишээ нь care economy гэдэг зүйл чинь ингээд хэрэгжиж явж байгаа ч гэдэг юм уу те. Ийм олон төрлийн ойлголтууд бас байгаа. Тэгээд энэ олон ойлголтууд мэдээж хүмүүст бол маш ойлгомжгүй ийм зүйлсийг ингээд бас бий болох гээд байгаа. Гэхдээ энэ ойлголтууд маань бол бүгдээ тус тусын өөр өөрсдийн гэсэн ийм бас онцлогтой ийм ойлголтууд байгаа. Тэгээд эдрийг бас ерөөхдөө жоохон тийм багслах маягтайгаар хүмүүст илүү энгийн ойлгомжтой маягаар ойлгуулад тэгээд өөрсдийнхөө бизнесийг хамгийн гол нь тэр хүмүүс маань define хийх хэрэгтэй. Одоо юу гэмдэ тодорхойлох хэрэгтэй байгаа байхгүй. Миний бизнес чинь нэрээ тэр care economy чиглэсэн бизнес юм байна шүү. Тэгээд яг энэ чиглэлийнхаа ингээд одоо дэмжлэгийг олж авах чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхлэх. Одоо шээ түрүүний тэр эмэгтэй бол social entrepreneur. Бид нар очиод сургалт өгөөд ингээд ийм болох хүртлээр тэр эмэгтэй бол би ч нэрээ social entrepreneur гэдэг ойлголтыг би аваа явуулсан биз дээ ойлгоогүй явчихсан л байхгүй да. Тэгвэл чиний бизнес чинь шүү дээ. Чи бол одоо ингээд ийм үргэлж бас эмэгтэйчүүдийг авч ажиллаулдаг юм байна. Ингээд тэр чинь ингээд нөгөө талаас эмэгтэйчүүдийн ажлын байрны асуудлыг шийдсэн байна. Дээрээс нь одоо бүгд ингээд орлоготой болсон байна. Тэдэд хувь эзэмшүүлсэн байна. Энд чинь өөрөө ингээд тэр нь бол наа чинь social entrepreneurship бол цэвэр сонгодог утгана гэдэг. Одоо маань бол яг миний бизнес бол social entrepreneurship буюу нийгэм чиглэсэн нийгэм дээлтэй бизнес юм гэж явж байгаа байхгүй тий. Энэ чиглэлийнхаа энэ чиглэлийг ингээд хөгжүүл явж гарч байдаг гэх юм тий. Одоо шинэ ингээд бас нэг бизнес байгаа. Тэр нь одоо Эрдэнэтэд ранчо гэдэг бас усны үйлдвэр байна. За тэр ранчо усны үйлдвэр бол цэвэр ус үйлдвэрлээд Эрдэнэт үйлдвэрлөө усаа нийлүүлдэг. Гэхдээ мань нөхөр бас бид нар очиод одоо юу гэдэг чинь наа чим бол одоо shared economic та нар ашиглаад байгаа юм байна шүү гэдэг гэж хэлэх хүртэл одоо бас ойлгоогүй л явчихсан байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр хужирт гэдэг устай хамтраад тэр чинь хуганд бол хоорондоо өрсөлдөгч нар шүү дээ. Гэхдээ яадаг вэ гэхээр хужирт ус ч гэсэн ялгаа байхгүй Эрдэнэт рүү усаа нийлүүлж. Эрдэнэт үйлдвэрлэл усаа нийлж байна. Тэнгүүд одоо яадаг вэ гэхээр ранчо бол Улаанбаатар хот руу мэдээж ирэх сав баглаа бод өөр бусад юмасаа загч байгаа. Машинааш явна, буцахтаа устаа явна, усгүй явна тий. Тэнгүүд Улаанбаатар хот руу ирлээ. Улаанбаатар хотоос хужирт усыг аваачаад нэгсэнд өрсөлдөгчийн усыг ачаад Эрдэнэт хотод авчиж. Буцаагаад тэндээс ранчогийн усыг буцаад Улаанбаатар хот руу буцаагаад тэдний өөр өрсөлдөгч нь одоо ингээд тэвлээд явж байгаа байхгүй. Тэгээ сав баглааны бодлын тэвэрлдэг ч юм уу тий. Хэдий өрсөлдөгч нар ч гэсэн ингээд хамтраад ажиллаад нэг зорилготой явж байгаа байхгүй. Тэнгүүд энэ нь өөрөө юу вэ гэхээр тээврийнхээ усыг нэгдүгээр хэмжээ. Хоёрдугаар талаар өрсөлдөгчтэй хамтарч ажиллаж байна. Энэ өөрөө бас л ингээд тэр shared economy гэдэг юм бас нэг ойлголт бас яваад байгаа байхгүй тий. Гэдэг ч юм уу ингээд ийм олон бас ийм ойлголтууд байгаа. Тэгээ ойлголт болгоно өөрөө ингээд мэдээж ингээд эхлээд сонсож байгаа хүнээс жоохон толгой эргүүлсэн. Гэтэ ингээд нэг цаад ингээд философи нутаг санааг нь ойлгоод ирэх юм бол өөр өөрсдийн гэсэн нэг ийм нэг хөгжүүлж болох үйс. Өөр одоо бусад бизнесүүдэд энэ кейсээ хуваалцаж болох үйс. Энэ өөрөө ардаа ямар сайн үр дагавруудыг бий болгоод байна гэхээр хамгийн нүдэнд харагдах сайн үр дагавар бол ерөөсөө бид нар зардлаа хэмжих. Илүү ашиг олж ийн зардлаа хэмжих. Нүдэнд харагдахгүй үр дагавар нь юу бий болгоод байна гэхээр бие биендээ тусалж байгаа юм. Дээрээс нь бие биендээ туслах тэр сэтлийг ингээ бие биендээ өгч ийн хамтраад ажиллая тий. Хоорондоо ингээд нөгөө нэг одоо юу гэх нөгөө төрөнд хэлсэн нөгөө улаан галзуу гэж өрсөлдөх биш. Хамтраад ажиллаж болж байна. Энэ өөрөө хэрэг нөгөө нийгмийнхаа уур амьсгалыг бас ингээд давхар ингээд сайжруулад явах. Ийм бас давуу талуудыг бас бий болгодог учраас ийм хөө ойлголтыг бас бизнесүүд ойлгох юм бас аюул чухал байна. Энийг ер нь бас ингээд гих мэтлэн ингээд ярих юм бол маш олон л байна л та. Тэгэхээр өнөөдөр бас нөгөө
гоё нэг подкастн дээр яригдсан гол зүйлүүдийг ингээ багцлагаар ер нь бол нөгөө зах зээл буюу те дотоодынхаа зах зээл байна уу, гадаадынхаа зах зээл байна уу маш сайн зөв ялгарж бас нэг балансаа олоод дотрооч өргөж чаддаг, гаднаач өргөж чаддаг байх тухай хойлоо нэлээ ярьлаа. Хөө хүний өвч ч гэсэн бас хөгжиж чаддаг гэдэг. Тийм яг үнэ. Байгаль орчинд ээлтэй бизнесийг бүтээх ер нь бол байгаль орчин, clean tech, green tech одоо тий green юу гэдэг энэ юмнууд ярьлаа. Бас яг энэ ер нь бол нөгөө түрүүнээс хойш бас яригдсан ер нь нэг юм тодорхой хэмжээнд нэг зогсоод паузлаад бас нэг өөрийнхөө толгоо одоо юу гэдэг тий нэг ер нь бизнесээ нэг эргэж хараад чи юу болоод байна ер нь ямар бизнес модельор юм хийгээд байна, яаж илүү impactful одоо улс их оронд эсвэл одоо дан ганц ингээд нөгөө ашиг орлогын төлөө гэхээс илүүтэйгээр нийгэм байгаль ихтэлхийтэйгээ холбоотой зөв бизнес хийх вэ гэдэг рүү их юм ярьсан байна да. Харин тийм ээ. Тий. Бидэд явуулж байгаа үйл ажиллагаа ч гэсэн ерөнхийдөө бас илүү чиглэж байгаа учраас бид ч гэсэн яг энэ чиглэлийн бас ерөнхийдөө нэлээх мэдээлэлүүд төсөөлөд тэг нөгөө ярианы сэдв хүртэл ерөнхийдөө өөр ирэхгүй л яг ийшээ ингэж чиглэдэг юм байна л да. Окей. За тэгээд ямар ч үсэн подкаста өндөрлөе. Магадгүй тийм дараа нь дахиад подкастнда өрж болох бах. Тэгээд илүү дэлгэрэнгүй яригдаагүй зүйлсүүдийг ярилцъя да. Тэгээд урилгын маань хүлээж авч оролцсонд маш их баярлалаа. За баярлалаа. За.